Sounds so funny when I could keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking I say less though. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down on low. Cause you know that we bout it in your dreams. You never in real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Орон дөрвийн үзэгчтэй Улаанбаатар хотод 21 цаг 30 минут болсон байна. Даваа гаргийн. За энэ бол NBA Talk-ийн шинэ дугаар та бүхэн тогтмол хүрдэг өдөр байгаа. Өнөөдөр бид 21-р дугаараа хүрэхээр тавуулаа студид сугалсан байна. За орой мэндийг хүргэе. Орой мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн Platinum Event-гчээр Talk application маань ажиллаж байгаа. За дээд лигийн аль биесны тоглолтын мэдээлэл статистик үзүүлэлтүүдийг Talk application-аас харах боломжтой мөн Powerade өнөөдрөөс бас Platinum Event-гчээр орж ирж байна. За Powerade спортус цоо шинэнг төрхтөөгөр иргэн ирсэн байгаа. Тэгээд спортоор хичээлдэг гэлтгүү ер нь зүгээр өдөр тутамдаа ч гэсэн эргэлж ирсэн нөхөх боломжтой юм шүү. За нэвтрүүлгийн мөн Platinum Event-гчээр PC Mall, за Apple, Samsung, Huawei, Honor зэрэг брэндүүдийн аль биесны эрхтэйгээр урьдчилгаа төлөвлөгөөгөр PC Mall-аас та бүхэн авах боломжтой гэдэгт болох татаана. За энэ 7 хоногийн сэдвээ эхлүүлье. Энэ 7 хоногийн сэдвийг хүсүүлсэн гоё мэдээгээр хэлэхтэй. Өнгөрсөн 7 хоног өгч ярьжсэн. За ерөн сүүлийн 1 сар орчим эзгэрхийг нь хоног тоолон хүлээж исэн тоглогч өнгөрсөн үлрэлд харамсалтайгаар гинтэд удирлаа дуусгаж чадаагүй. Тэгвэл энэ удирлын төгсгөл яг чухал үедээ эргэж нэгдэж чадлаа. Jason Tatum анхны тоглолтод оролцсон. Dallas Mavericks багийн үдээс тоглолоо. Та харамсалтай зөрүүд Никола Вучевич гараа явцсан. Вучевичийн талаар дараа нь ярив. Jason Tatum-ийн эргэж ирсэн тоглолтыг үзээд ер нь яаж хүлээж авав? Төсөөлснөөс амараар эргэж ирэх шиг боллоо тийм. Тийм яг ер нь бол баг тэгээ яг Boston Celtics энэ жил Tatum-ыг эргэж ирүүлэхийг хүсээд өөрөө ч хүсэж ирсэн л байх л та. Ер нь бол яг өнгөрсөн жил 5 сард плей-оффын 2 дугаар шатнаас бэртээд явсан шүү дээ. Тэгэхээр чинь бол бас богинохон хугацаанд ирж байгаа. Тэгээд дээрэс нь яг мэдээж хэрэг яаж л байгаа. Эхний одоо үедээ одоо контактаас хол байх, одоо шахалцахгүй байх те. Slam dunk-ыг бол нэг хэсэгтээ хийхгүй байх л да. Гэхдээ одоо бас яг ингэж яарч ирэх нь зүг байсан юм уу? Ямар ч байсан доошо танк хийж байгаа баг дээр ирүүллээ эхний тоглолтын. Эхний оноогоо тохоод авцсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр чи зүгээр саяны оролт морлтыг харахад оноог тохож авсан баха. Саяны оролт морлтыг харахад бол шууд контакттай асуудал гарч. Ер нь гэхдээ тийм явах л гэж бодчих. Яг нэгээр хайжаад бөмбөгийг нэг авч алдсан. Тэгээ өөрөө нэг тогчоод бас нэг алдсан гэд. Ер нь яг зүгээр яг тэр тохох ч юм уу тэр 100% бол арай болоогүй болов гэж бодлоо. Талбай мэдрэмж ч юм уу тэр зүйлүүд талаасаа гэх юм уу. Тэгэхээр яг би физиологийн хувьд бол мэдээ 100% болоод тэгээ минутын хязгаарлалтгүй оруулж байгаа болохоор энэ чинь одоо мэдээ заалтаар бол 100% эрүүл болсон учраас тоглуулж байгаа болов гэж бодож байна. Яг өөрийн нөгөө талбай дээрх мэдрэмжийн хувьд ч юм уу яг өөрөө одоо тэр нэг илүү өмнө байсан шигээ илүү чөлөөтэй тоглохын тулд яг энэ тоглолтоо өөрт нь айгүй хэрэгтэй байсан баг. Энэ тоглолт нь сайн тоглох нь өөрт нь илүү хэрэгтэй байсан болов гэж би харжаа. Тэгээд Tatum-ийн хувьд бол ер нь өдрөөс өдөрт одоо тоглолтоос тоглолтод оролцох тусмаа л ер нь буцаад хэвийн формонд орох нь бол ойлгомжтой болсон байна гэж бодсон. Тэгээд Tatum өөрөө бэртгэхдээ л 16 14 цагийн дараа л хаалгаанд орсон юм байна те. Тэгээ ер нь тэр хаалгаанд орсныг нь хараад баг нь за Tatum хамгийн одоо байж болох хурдан хугацаанд эргэж ирэх юм байна гэдгийг баг нь өөртөө мэдсэн. Tatum-сээ өөрөө тэгж шийдсэн гэдгсэн. Тэгээд талбай дээр харахад бол үнэхээр гоё ялаа. Тэгээд байж болох хамгийн сайн хүнд бэртлийн араас эргэж ирсэн тоглолт юм болов гэж би харж байна. Магадгүй Tatum-ээс олон оноо хүмүүс хүсэж байсан байж магадгүй ч гэсэндээ яг тоглолтын агуулгаар нь харах юм бол баг трипл дабл хийнгээ алдсан байна. За тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо талбай дээр нөгөө тоглогчдын анхаарлыг татж байгаа те өөртөө хамгаалагчдын анхаарлыг татж байгаа. Тэндээс нь багийн тамирчид нь илүү одоо сул гарах боломжууд гарч байгаа гэдэг. Tatum-ийн нөлөө бол маш том л харагдлаа шүү. Надад бол. Тэгээ хав тэгээд Tatum ингэж эргэж ирж байгаа шалтгааныхаа бас нэг үндэс нь настай холбоотой те залуу тоглогч. Уу яг ер нь бол ирэхгүй байсан ч болно шүү дээ.
Яг тэгвэл эн чинь 5 сар хагалгаанд орсон байхгүй юу? Тэгтэл түүнээс 2 сарын өмнө буюу 3 сарын эхээр хагалгаанд орсон Кайри Ирвинг одоо болоогүй гэж энэ жилдээ ирэхгүй амарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнийг бол хэн ч яаруулаг өөрөө л ирээгээл ирчихэж байгаа байхгүй. За энэ тал дээр баясаах юу гэж бодож байна? Тэтмийг ирүүлэх шаардлагагүй тэр. Үгүй өмнө хэдүүлээ ярьсан Celtics угаасаа нөө хүлээлтээс давцсан үйлрэлээ учраас багийн лидерээ эргэж ирүүлэх шийдвэр гаргаслаа. Тэгээд энэ дэр бол би бол зүгээр зөв үедээ ирсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл угаасаа тэгээд тоглоё гэсэн хүсэлтэй байсан. Тэгээд төлөвлөсөн л байсан бол та тэгээд плей-офф тулж ирснээс одоо ирсэн зөв л дөө. Тэр мэдрэмжээ сагсан мэдрэмжээ аваад явж. Тэгээд Тедмийн гимтлийн тэгээд Ахилсийн мис заслын тэр талаар уншиж ирсэн. Юуны Кевин Дурант-ийн Ахилсийн мис заслыг хийсэн ямар Кевин Омали ч л нэг тийм хүн нэртэй эмч одоо мис засалж тэр нь болохоор Ньюкийн нэг юмлэгт шагаа болон яг тэр тулгуур ихтний хамгийн доод хэсгийн тийм бүрийн тусгай зөвхөн тэр нарийн мэрэгсэн мис засалж байт юм л. Тэгэхээр Кевин Дурант бол NBA-ийн түүхэнд Ахилсийн гимтлээс хамгийн амжилттай гэж ирсэн тод шив учраас Бостон Селтикс Джейсон Тейтум тэр эмчийг сонгоод мис заслаа хэлгэсэн. Тэр учраас дээлжсэн сэргээн процесс нь бас маш сайн явсан гэдгийг зөвхөн сошиал медиа гарсан гаргаалсан шүү дээ. Тийм учраас энэ нэг тийм асуудалтай зүйл бол байхгүй болов гэж бодож байна. Тэгээ одоо нөгөө нэг Kevin Durant нэг Warriors дээр яарж иргэж ирээд тоглолтоо дуусгаж чадахгүй гэмтээд маш урт хугацаанд гэмтэлт хэсэг байхгүй болсон шүү дээ. Санжаа Warriors сүүлийн жил. Тэрнтээс арай өөр л нөхцөл байдал байна гэж хараад байна л да Tatum-ыг. Тэр шиг яарж ирээгүй л гэж бодоод байна. Тэр бол хаалгаанд орохын өмнө үстэй. Тийм. Энд чинь тэгэхээр би болохоор яарж ирээгүй гэдэг талаас нь байр суртаа. Одоо Кайритай харьцуулахаар түрүүний яриад байгаа настай бас холбоотой эдгэрэх процесс нь. За дээр нь багийн нөхцөл байдалтай бас холбоотой. Кайри угаасаа эргэж ирээл байхгүй. Бостон болохоор Бостон яг энэ жил финалдах шууд Английн зүрт гэрэл асах нь битгийл ер нь финалдах магадлалаар бүр тэргүүлэгчтэй игнэнд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр чин бүх нөхцөл байдал нь Тэтмийн талд байна. Тэгээ эрүүл мэнд ч гэсэн эдгэрсэн байна. Тэгээ өөрөө ч гэсэн хүсэж чинь тэгээд эмчч зөвшөөрсөн. Ингээ бүх зүйл нь бүрдсэн учраас эргэж ирсэн болоо гэж зүгээр таны эсрэг байр суртаа байна. Би яг нөгөө Бостон өнөөдрийн Бостон бодож ирснаас илүү өөрөөр сайн тоглоод Брауны Бостон тий. Тэгэнгүүт энэ нь одоо Джейсон Тэтмийг эргэж ирэх боловчлоо л доо. Тэрнээс биш муу явж исэн бол ирэхгүй харин тий. Тэр жигтэй энэ жил өнжүүлээс л. Муу явж исэн бол угаасаа хүчлээд шаардлагагүй байсан байх гэдэг дээр бол санал нэгж байна. Анар тэгээд Тэтм эргэж ирсэн яг ямар хуу байдалтай эргэж ирэхний хэдлээ нүдээр хараагүй байж харчлаа тий хоёр тоглолтын дээр. Тэгэхээр Тэтм эргэж ирсэн энэ нэг ирч хүчтэй тоглож байгаа тоглолтыг хараад Бостон гэр нь юу гэж дүгнэж байна одоо ингээд шинжлэх ухаан энэ эрүүл мэндийн салбар ч гэсэн асар хурдцаагаар хөгжиж байгаа нь энэгээр харагдаж байгаа гэж бодож байна. Яг гэх юм бол KD Kevin Durant Achilles-ийн гэмтэл авахтаа 30 настай, Kobe Bryant Achilles-ийн гэмтэлтэй 34 настай. Байсан бол одоо Jason Tatum, DeJounte Murray хоёулаа эргээд ирлээ л дээ. Тэгээд үнэхээр бэлэн болцсон юм чин тоглооч гэдэг байж байгаа. DeJounte Murray ялангуяа баг нь одоо юу гэдэг юм муу тоглож байна. Плей-офф орохгүй байрал дээр орчоод тоглож байна. Би сагсан мөмөл тоглох гэж энэ биеийг одоо яасан те. Тийм болохоор би тоглоно гэдээ өөрөө ингээд тоглоо явж байгаа болохоор маш асуудал авахгүй бэлэн болцсон юм чи одоо за энэ үйлдэлийг үнччихэд байгаа ингээд тоглохгүй байх нь баг утга илүү хэцүү өөрсдөнд байх гэж бодож чинь. Тэгээд тийм эргэж ерөөсөө энэ Ахиллесийн гэмтэл аваагүй юм шиг эргэж ирээд ингээд тоглож байгааг харах үнэхээр гайхалтай байна. Мэдээж Джейсон Тейтм, Джейлен Браун хоёр нийлээд тоглох юм бол энэ биеийн аврах хэмжээний үрстэй нэг үзүүлдэг тий. Тийм болохоор ингээд тоглож байгаа хэмжээ гоё юм. За зөрөөд Николо Вучевич харамсалтай нэргэж ирсэн тоглолтноор нь гимтчихлээ. Тэгээд ер нь гимтэл нь санснаас хүнд байлж таарлаа тийм. Өнөө өглөө хаалганд орсон. 3-аас 4-7 хоног багтаа. Хурууга. Аль хуруу нь эрхийн хуруу. Ядуу хуруу. Ядуу. Тийм. Ринг гэсэн мэт тийм. Уурчих шиг л болох. Pink. Ring finger. Тэгэхээр Вучевичийн гимтэл хэр нөлөөлөх бол яг плей-оффын үеэр л ирэх гэдэг юм. Одоо улирал дээр нь тоглоход хэцүү болчихлоо. Плей-оффоос баг өмнө л ирчихсэн л тийм. 7 хоногийн өмнө ч юм уу ирэх гэдэг шин. Плей-офф чинь 13-14-нөр тий. 13-14 чинь улирлын сүүлийн тоглолт байж байгаа юм. 4 сарын 18-20 хавцаар эхэлдэг шүү дээ. Тэр чинь тэрнээс өмнө ирчихсэн.
Яг хүчээвч байхгүй ч үед бас давгүй байсан л да. Яг хүчээвчгүй тоглочих واخ. Тэгэхээр ер нь бол хүчээвчийг инээдээ нэгтгсэн шалтгаан за мэдээж Inferno Science-ийн гэрээ энэ төргээ байгаа. Гэхдээ плей-офф хүчээ зузаатгаж бэлдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр юмыг эрхэн тодорхой болсон. Тэгэхээр ингээ хүчээвч гол нь плей-офф эхлэхэд энэ багтаа уусч амжсангүй л дээ. Агттай тоглосонгүй гэж Тоглосон. Ялангуяа Tatum-тэй тоглосонгүй шүү дээ. Гайг бах уу? Уусах асуудалгүй. Тийм. би Одоо би бол дотор хийж бодлоо. Үчээвчээс одоо юу гэдэг актер тийм хүлээлт байхгүй гэх юм уу? За нэг 10 оноо ч юм уу те. Нэг 5-6 самбар ч юм уу. Нэг иймэрхүү байдал одоо тэр довтлооны анхаарлыг татхад л зориулсан. Эсвэл гаргаад өгөхөд хийх чадвартай тийм тоглогч илүү одоо туршлагатай ч юм. Тийм тоглогч л бол гэж би хараад байгаа. А зөв үчээвч байхгүй байгаа тохиолдолд яг уу баг угаасаа сайн байсан. За тэгээ дээрээс нь 4 номер дээр одоо Tatum өөрөө гарч иж тоглож байгаа болохоор тэр самбарын байрлал ч юм уу самбараас бөмбөг авах тэр байрлал дээр бол боост үргэлжлүүлээд ямар нэгэн асуудалгүй тоглож болов гэж би хараад байна. Тэгээд ч магадгүй плей-офф тийм олон минут тоглохгүйгээр ч юм уу те хийх ёстой үүргээ өөрөө хийчих юм бол туршлагатай тоглогчийнхоо үүргийг хийчих юм бол бас нэг асуудал байхгүй болов гэж харж байна. Ямарсаа харамсалтай гэмтэл боллоо. А энэ плей-офф хүртэл энэ багаараа одоо стак хийгээд тоглоод ингэ явж байсан бол илүү гоё болох байсан баг. Гэхдээ яг хуу хүчээвч бүр байхгүй болсноор муудах ч юм уу нэг тийм тохиолдол байхгүй болов гэж би харж байна. энэ харин юу болчихж байгаа вэ? Зүгээр плей-оффт хүчээвчээс илүү Кейтаг илүү их ашиглах болчих шиг боллоо. Яг би болохоор ингэж бодоод одоо Роберт Вильямстай ингээд Бостон ямар байсан би санаж байна л да. За Кейта Роберт Вильямс руу нөлөө үзүүлж байна гэж харахад. Гэхдээ заавал Роберт Вильямсын хажууд ахаа юм шиддэг төв байхгүй болохгүй юм байна гэж үтсэн учраас эргээд Хорфорд авчирсан байхгүй. Тиймдээ ч Порзингсийг нэмж авч ирсэн тий. Тэгэхээр энэ жил тим төв байгааг учраас заавал Браун, Тейтум хоёр товтлох орон зайг нь үүсгэхийн тулд шидэлттэй Вүчевичийг сонгосон байх гэж байна. Тэгэхээр плей-офф энд Вүчевич гэдэг тоглогчийн нөлөө санснаас том байх шаардлагатай гэж байна. Амжилт үзүүлэхийн тулд. Яг ингээд нөлөөгүй хэрвээ байвал яг авраг авах хэмжээнд хувинд магадгүй 5% ч юм уу буурдаг ч юм уу. Тэгж л зүгээр хараад байна л да. Вүчевичийн нөлөө хэрэгтэй хэрэггүй. Хэрэгтэй л хэдийгээр Койта гараанд гарч байгаа ч гэсэн яг плей-офф тоглох минут нь бол угаас Вүчевич илүү байна. Тэр бол барыг ойлгомжтой гэж бодож байна. Яг тэгвэл 3 онооны шидэлттэй тэр давуу байдлыг үүсгэх гэж Вүчевичийг угаасаа авсан шүү дээ. Койта бол яг одоо юу гэдэг те old school тийм бусдад талбай тоглогч байгаа те. Тэр нэг шал өөр арга барилтай хоёр төв. Гэхдээ Бостон Селтиксийн сагсан бөмбөгт ялцгүй Вүчевич илүү олон минут тоглох боломжтой. Койта бол одоо бүтэн үйлрэл гараанд явцсан болохоор энэ бол гарааныхын ажил нь бол өөртөө байж л байгаа. Гарааных нь байна. Гэхдээ плей-офф Вүчевичийн 20 минут 20-25 минут нь илүү байх гэдэг тийм. Гэтэ яаж ч усгийсаа All Harvard-ийн хэмжээнд Вүчевич хүрэх болов уу? Хүрхгүй. Арай хүрхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр Яг тухайн хэмжээний хүлээлттэй байх болох болов гэж бодож байна. хамгаалт нь Арай хүрхгүй хүрхгүй байна тийм. Айкун арай өөр байрал эзлэлт ч гэдэг юм уу. Шийдвэрээс тэгээд нөгөө их юм шаардахгүй л. Их юм шийдвэр гараад хийдэг юм хийх гэвэл. Тийм. 10-аас 15 оноо. Тий. Самбар. Гаргаад өгсөн бөмбөгийг хий тэгээд самбраас ав тэгээд үлдснэг юм. Чамаг энэ зогсоож чам дээр бөмбөг очихоор чинь чам руу нэг хүн очно. Тэр хооронд нэгнүүгээр орно гэдэг ч юм уу тий. Тэгэхээр Вүчевичийн Бостон ирснээс хойш тоглолтуудыг харах юм бол нэг 20 гаруй минут 30 минут тогсон тоглолт хэцүү хүн байгаа. Тэгээд довтлооны орлого олон ирнэ их юу амжилттай бол оромжтой болгож байгаа шүү дээ. Тоон Чикаго Буллс-ээс нэг бодвол их өөр байгаа. Тэгээд Вүчевич им гимтэл бол зүгээр би ярина Бостон Селтиксийн Тейтум эргэж ирчээд Вүчевич хэмжээнд бас юм төлөвлөгөөнд нэлээд том өөрчлөлт орж байгаа болов уу гэж харж байна. Би бас яг тэгж бодож байгаа. Вүчевичийн нөлөө их хортой гэмтэлчлээ гэж. Зүгээр тоо удлаа хэлэхгүй шүү дээ. Чикагод довтлооны үе сайн байж аж Бостонд ирснээр гинт багасч чинь гэдэг чинь тэр багийн систем одоо тоглуулах гад суулжуулагчийн тоглуулах гад арга барил тэр сагсан мөхт эдээш гээд байгаа. Нэг өөрийнхөө нэг юм тухтай байрлалаар шаараа өөр байдлаас довтлоод байна гэсэн үг шүү дээ. За тэгээд өнөөдөр өглөө Хүсэхийн бас гол өрсөлдөгчтэй нэг Cleveland Cavaliers-тай тоглосон. Donovan Mitchell эргэж ирсэн ч гэсэн Jared Allen өнөөдрийн тоглолтод тоглолцсонгүй. За тэгээд тоглолтын эхний хагасаас эхлээд яхахгүй Celtics илүүрхэд эхэлсэн. Тийм нэлээд хол тасарсан шүү дээ. 20 оноо тасарсан. Эхний үе дээр 10 оноо, 2 дугаар үе дээр 10 оноо, тус бүр илүү аваад 3 4 дугаар үе дээр яг оноо нөхөх гэж хичээсэн Cleveland. Тэгээд James Harden, Jalen Tyson гэдэг хоёр тоглогч өнөөдөр талбай дээр
хас 18 хас 12 гэдэг үзүүлэлттэй байлаа. Evan Mobley Donovan Mitchell хоёр хамтдаа талбай дээр байхдаа нэмэх 8, нэмэх 4. Баг нь одоо 10 доноор хожигдоход нэмэх 8, нэмэх 4-тэй байна гэдэг чинь бас нэлээд хол зүрх болчихж байгаа. Тэгэхээр яа харахгүй Harden-ы талбай дээр байх хугацаанд Jared Allen байх ёстой байна гэдэг үнцэг бол харагдлаа. Энд харин тоглолтоос анзаарсан зүйл Cleveland Cavaliers чинь Jared Allen-аас өөр яг юм холбочоос хамаардаг сагсан мөг тоглодог юм хуучны арга барилтай төвөнд тоглосон цорын ганц юм биш үү? Тэгээ угаасаа л Allen-тай яг энэ сүүлийн одоо 9 жилч тоглож байгаа. Энэ арга барил хэрвээ Allen байхгүй бол ер нь эвгүй байх шүү гэж бодлоо төсөндөө. Яг Jared Allen-ийн мэдээ бол бэртэл биш шүү дээ. Өнөөдөр зүгээр өвчнийг одоо гизг үзэн гүйлгсэн юм уу? Эсвэл ханаад үрсэн юм уу? Jared Allen ч гэхдээ түрүүчийн тоглолтын дээр дундаас нь гарсан шүү. Эзэн баадлаадсан юм болов уу? Тэр тоглолт чинь баг 4-5 хоногийн өмнө болсон шүү. Sickness л гэсэн байна. Cleveland чинь 4-5 хоног баг тоглолтгүй өнчсөн шүү. Тэнгүү тэр хамгийн сүүлд хийсэн тоглолтын дээр дундаас нь Jared Allen араа явсан шүү. Тэгвэл өвчин үнэтэй л байгаа юм шиг тий. За өнөөдөр тэгээ Tatum 20 он авлаа. Хин тоглолтод triple double руу төгссөн бол хоёр дахь тоглолтод 20 он авч ин 30 он авах нь цаг хугацааны асуудал юм шиг байна. Тэр нь хэрэг байгаа юм. 20 л авч яхад л болчих шүү. Гэхдээ яг зүгээр тийм л гайхалтаар ирж ирж юм л гэж хэлэх гээд байгаа. Хэрэг чинь бас бүсийнх нь хүчтэй өрсөлдөгчтэй. Тэгээд талбай дээр нь очиж тоглож байгаа. Тэгэхэд бол тоглолтыг өөртөө ер нь бол барыг шууд тоглолтын эхнээс нь санаачлахыг гартаа аваад эхэлсэн. Тэгээд одоо ингээд нэг ийм үнцэг байна. Хэдүүлээ угаасаа Tatum-ыг эргэж ирснийг ярихаар юуг ярих хэвээр гэхээр аврагын талаар ярих хэвээр. Tatum-гээр угаасаа бүсийн тэргүүн баг байгаа баг Tatum ирчихээр аврагын талаар төвшөнтөл ярина. Тэгэхээр авраг авахд гол өрсөлдөгчдөөс нь Бостон барах баг байна уу оронд бүст. Байлгүй явах тийм. Нөгөө гурав ч нь угаасаа тэгэл аль нь вэ л гэж байгаа шүү дээ. Яг Бостон барна гэдэгт итгэлтэй нүү. Бүс аль багийг барна гэж бодож. Хоёроос магадaltaй баг нь л одоо угаасаа Cleveland, New York, Detroit гурав шүү дээ. Тийм л дээ. Энэ баг байна уу? Танд зоригтойгоор Бостон энэ баг хожно гэж хэлэх баг байна уу? Энэ гурав аль нь ч барч болно. Бостон би бол ингээд асуудалгүй финал руу гарах гээд байна уу гэж бүр хараад байна. Зүгээр ганц аюултай байж магадгүй баг нь Knicks баг. Яг тэгэхээр Knicks Бостон эсрэг бүрдсэн баг шүү дээ. Угаасаа Бостон эсрэг тэр багийг бүрдүүлсэн гэж хараад байхгүй ингээд нөгөө ротейшны хувьд, позишны хувьд. Өнгөрсөн үлрэлчсэн Tatum гимтэд 3-1-ээр хожиж байгаа Tatum гимтсэн баггүй. 3-1 байхад. Тэгэхээр Нью-Йорк угаасаа өнгөрсөн үлрэлт Бостоны эсрэг сайн байсан. Үлрэлт ч сайн байсан. Бусад багууд нь зүгээр Бостон барахаар байна уу? Юу гэж бодож байна зүгээр энэ дээр. Би миний бодлоор бол би барахааргүй болчлаа гэж хараад байхгүй. Бостон ер нь зүгээр бүсийн авраг болчихоо гэж хараад байгаа. Jason Tatum-ыг яг эргэж ирээд яг 100% ирүүл гэдгээ баталж харуултал ер нь Бостон Celtics-ээр ам нэгт надад жоо хэцүү байсан. Тэгээд ямар ч одоогийн байдлаар бүх зүйл сайхан харагдаж байна те. Гэхдээ бас плей-офф эхэлтэл хугацаа байна. Энэ үртэл нэлээд юм болох байх гэж бодож байна. Тэгээд яг Нью-Йорк Knicks-ийг бас Бостон Celtics-ийг шууд хожно гэд хэлчих гэхээр өнөөдөр яг үндэ Lakers-ийг дийлсэнгүй л дээ. Бүтэн багаараа тоглоо. Тийм болохоор жоох эргэлдэж байна. Нэг сүнс нэг дөрөв байгаа шүү. Тийм. Detroit Pistons ч гэсэн одоо хосоо 2-3 дараалал хожигдлоо. 4 дараалал хожигдлоо. Тэгээд яалтчгүй Detroit Pistons-ийн сэлгээний тоглогч дунд нь тийм баталгаатай proven тийм veteran leadership гэдэг юм байхгүй байгаад байгаа юм шиг надад харагдаад байна л да. Тийм болохоор ер нь бол Eastern Conference-ийн өрсөлдөөн болохоор яалтчгүй ингээд онгорхоо байгаа. Хинч энийгээ хожоод яаж гараад иж магадгүй л тийм дүр зурагтай болчихлоо. Одоо ингээд тий саяны ингээ анартай ярьж байгаа яриаг үргэлжлүүл ярихаар өөрийнхөө өнцгөө зүгээр жоохон зөвтгөх харж байгаа өнцгөө ярих юм бол Cleveland үлдлээ тий. За Knicks дээр ингээ эргэлзэж чинь ингээд анар ирчлээ. Cleveland үлдсэн чинь Cleveland дээр болохоор надаа ингээд байрлалын үед Босноос зөрчөөд байгаа. Хоёр лидер нь урд чугамны хоёр болчиход байгаа. Тэгмэд Бостны болохоор Derek White жишээ сая сарын шилдэг хамгаалагч болж байгаа жишээ нь. Юм хязгаарлалт хамгаалагч нь байгаа байхгүй. Тэгмэд Cleveland-д эсэргээрээ Tatum, Brown хоёрыг хамгаалах тоглогч юм блэхээр ингээд тарих гацаад байгаа байхгүй. Evan Mobley л төхөөд байгаа. Тэгтээ Evan Mobley ганцаараа байгаа. Би бол бусад нь яг тэр хоёрын тоглолтыг хязгаарлаж харахад маш хэцүү. Тэгээ дээр нь Кета талбай дээр байгаа хамгаалтыг маш сайн болгож байгаа. Нөгөө баг нь тойроо шидэдэвэл Кета сул тал болно. Гэхдээ Cleveland болохоор 60 дааланда тоглох шаардлагатай болчиход байдаг. Тэгэхээр Кета давуу тал нь үсээд тэгээ бие хүчний тоглолтоор Кета илүү ч юм шиг. Ингээ бодохоор би бол Бостон ингээ Cleveland-ээс ч тэр
Тэ ингээд Детройтоос ч тэр илүү л байгаад байна л гэж хараад байна л да. Хамгийн эвгүй ээж магадгүй нөр тоглолт таарахгүй ээж магадгүй нэг санагдаад байна. Мичл Робинсон энэ ч хатуу штэ. Нэг гимтэч гэдэг. Уул шуумын хамгаалт сайн л да. Тийм Bridges Hart Anunoby 3 ч яг хамгаалж болоод байгаа байхгүй тийм. Матчап плей-офф ч угаасаа матчапууд айгүй чухал шүү дээ. Хин хэнийг хамгаалах юм. Тэр чинь яг энэ дээр яг Boston Celtics-ийн эдэг яг ингээд коверлох боломжтой бүрэлдэхүүн бол York Knicks байгаа зүгээр одоо юу гэдэг нь тоглооны арга барил ч гэдэм үү ингээд заримдаа ингээд Knicks маш сайн харагдчихсан заримдаа бүр бөмбөг шилжихгүй ингээд оноо авахтай амар зовж аваад ингээд энэ бүх байдлыг харахаар энэ айгүй эргэлзээд байгаа байхгүй. Тэгээд Anunoby тогтмол сайн тоглохгүй заримдаа сайн тоглол заримдаа муу тоглол ингээд энэ баг нэг л тийм ороо бусгаа байгаад байгаа нь бас эргэлзээ төрүүлээд байгаа байхгүй. Бэсах. Дорны аав байл тэ. Бостон мэдээж Tatum ирснээр аврагын төлөө үзэх өмнөх дугаар дээр сэдвүүл ярьсан аврагын төлөө үзэх хамгийн өндөр магадлалтай баг болчлоо орондоос. Гэхдээ зүгээр 2 дугаарт нь Miami-тэй таарууд Miami-тэй очно л гэж байна. Тэгэхээр байрлал их чухал байна те. Miami ч одоо ингээд нэг би өмнөлөөснүүд хамгаалтын рейтинг сайн байгаад на эднэр дээшлээд шүү гэж. Одоо байрлал дээшлчих. Одоо баг 4 5 руу ч боломжтой байна. 4 5 руу. Ер нь 5-аар гарах магадлал. Одоо тий. Яг зүгээр Celtics харин 2-оо хадгалах нь үгүй. За анараас асуучих зөрөөд. Хэрвээ Жо Мазула засгалжуулагчийн оронд байсан бол нэгээр гараад нэгээр харах боломжтой шүү дээ. Одоо Detroit 4 дараалж хожлоо ойрцсон. Нэгээр гараад 2 дугаар шатнд Miami-тэй ч юм уу эсвэл тэр Cleveland ингээ хоцонтой тоглохыг билүүд үзэх үү? Эсвэл 2-оор гараад Knicks-тэй 2 дугаар шатнд Knicks 3-аар гарлаа гэж таарахыг. Knicks Miami хоёр алийг амлаж авах вэ? Ийм шүү. Тэгэл ер нь бол миний зүгээр сурсан юм гэх юм бол зүгээр тоглолтын дээр хожих гэж тоглох хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдэг за тэрэнд хожигдож унж өгөө тэрнтэй ингэж амлагдаад ингэж вэ тоглоё гэсэн. Энийг бол би хамгийн буруу зүйл юм болов гэж боддоо шүү. Энэ бишээ зүгээр ер нь матчапыг тааруул. Салжуулагчид одоо нэг за энэ баг нь арай бидэртэй тоглолт таарандаа ч юм уу тийм бодол бай. Ер нь бол ямар ч баг Miami багтаа таахыг хүсэхгүй. Би бүр Charlotte Hornets Miami хоёр тоглолоо л. Тэгсэн чинь underdog нь Miami. Charlotte нь бүр амар бүр heavy favorite байсан бохоо. Би тэрийг хараад гайхсан бохоо. Хэдийгээр Charlotte сайн байгаа ч гэсэн ямар ч Miami хэд Charlotte-тойгоо хаал гэж бодсон. За яг тэр тоглолтыг хэдлээ үзнэ үзсэн. Ер нь бол тэгэхээр Miami бол хүнд уучраа шүү дээ. Шарлотт хүнд шүү дээ. Аа гоо. Хүнд. Шарлоттыг бол бас яг дээгүүр гарч байгаа багууд бараад гарна гэхэд бас тийм амар биш. Яг плей-офф дээр бол Charlotte-тойгоо тааръя л гэж байна. Плей-оффын туршлага, салжуулагчийн туршлага энэ төрийг харуулсан. Дахин ингээ яриад байвал олон үнцэг байх авах. Үргэлжлүүлээд мөнхийн өрсөлдөгч Lakers-тэй холбоотой мэдээлэл аваа. За тэр LeBron James бүх цагийн хамгийн олон довтлохоо оновчтой болсон тоглогч болоо дахиад нэг түүх амжилттай түүхэн бүтээлээ. Одоо NBA түүхэнд тэр нь дэлхийн л үү. Дэлхийн түүхэнд ингээ хамгийн олон цагт бөмбөг оруулсан тоглогч болчихлоо. Аль байсан тоглолтууд. Зорилго нь яг юу байгаад байгаа вэ? Ер нь одоо нэг ингэчих юмсан гэдэг нь юу? Аврагчлах зорилго шүү. Аврагуу тий. Аврагч. Тэгээ яг мэдээж бүх зүйл санснаар болохгүй байна. Гэхдээ үргэлжлэл аврагын төлөө тоглосоор ирсэн л гэж үздэг шүү дээ. 5 дахь аварга авчвал гэж бодоод байгаа юм тий. Би саяхныг ярьслаа харахад LeBron James хизээч эвдэгдэхгүй рекордын араас бас явж байгаа. Хизээч нэр нь номер 1-ээс буухгүй болгох хэмжээний тэр рекордуудын бас тийм араас рекорд явж байгаа. Одоо шинэ энэний араас хүн хүрэх хэцүү болчихсон шүү дээ. Агаагүй энэ цааш рекорд нэг хөөгөөгүй. Ер нь яг зөв энэ миний нэг бодож тохоогүй бах уу? Яг зөв байж болох яг LeBron-ийн эго гэх юм уу? Зүгээр Одоо нэгэнт энэ удаан жил тоглож байгаа бол тий. Өөрийнхөө нэрийг хизээч тэр нэгдүгээр байр гэдгээс арчигдахгүй хэмжээний болгох хэмжээний рекордуудыг тогтоох гэж тоглож ийж бас магадгүй гэсэн тийм яриа сонссон. Одоо 40,000 15,000 ч юм уу тий. Одоо юу гэмдээ зөвхөн компьютерийн тоглоом дээр л байж болох статик үзүүд байдаг шүү дээ. За өнөөдөр тоглолт өнчсөн. Тэгснээр яг одоогоор бол чагсаалт юм байна. 15,000. Жабар тэгэхээр айгүй их 2 оноо авсан байна тий. Оноо нь нэлээд дээр гүйцэгдсэн мөртлөө тий. Дахиад 2 3 жилийн дараагаар оновчтой болсон довтлогоо гүйцэтгэж байна гэхээр Каримчтэй өөрөө 40 хүртлээ тоглож. бас нэг 40 хүртлээ тоглож. бас нэг 41 хүртлээ тоглож. 40 хүртлээ тоглолцсон тийм.
Карл Мелон ч бас тэр авс тогтвортой өгчээсэн үстэй. 38-аас хүртэл тоглосон баг. Тэгэхээр энэ тэр нэг Карим, Карл Малон, Уилл Чамберлен гэдэг гурван нэр ингээ оноо авалт филд гол дээр байгаад идэв шүү. Тэгэхээр энэ гурав үедээ бол яхаарахгүй юм гоц хүмүүс л байсан байна л да. Одоо бол нэг 40 хүртлээр тоглох тийм хэцүү ч юм шиг санагдахгүй бол болчих эхлээд байна л да. Дурант, Стеф энтрийг хараад тахаар. Эдний үед болохоор 40 хүртлээр тоглоно гэдэг чинь өөрөө 70, 80, 90 онд бол хэцүү юм харагдаад байна. Энэ тэгээд нөгөө нэг юм юу яачлаа тий? Дандаа нөгөө нэг юм довтлогоогоор 2 оноо авч ирсэн хүмүүсийн урд гарсан. Ард нь дандаа тийм хүмүүс байна. Дээр үе. 3-аас нэг олон шидээгүй хүмүүс ирсэн. За тэгээд багуудад бол ингэж авчаа. Тэгээд хамгийн багны харахгүй Miami Heat байна. Уус 4 жил тоглосон учраас. Тэгээд Cleveland-ийнх бол нийлэх юм бол өмнөдөө хамгийн их юм болчихно. Одоо Cleveland очоод дахиад нэмэх гээд байгаа юу? Сайн мэдэхгүй. Цалингийн зэс байхгүй байна гэдэг одоо Cleveland-д. Тэгвэл хэцүү байна. Тэнгууд манай хүн цалингаа хасахгүй байх магадaltaй гэдэг ба шүү дээ. Тийм байхгүй. Тэр дээр огтлцоод байгаа харин. Огтлцохгүй байгаа. Лекс бас их цаг хугацааг өнгөрөөж шүү. Одоо тэгээд LeBron-тай харин тийм одоо ярих юм ч байхаа билж тээ. Тэгээд LeBron юм гарахаар ярих юм байна уу? Гайхамшигтай шүү. Өөр юу хэлэхтэй. Тийм. Хэд хүртлээ тоглож биднийгээ баясах юм байгаа. Одоо тэгээд өнөөдөр 2 жил байна гэдэг ч дээ LeBron. Өнөөдөр дахиад одоо сүүлийн ер нь 2 үлрэл LeBron-ыг хүндгүү үлрэл болж байгаа шүү дээ. Ер нь амлалтаа байгаагүй гэх шүүмжлэл хүрсэж байгаа. Удаан болсон хамгаалахаа байлсан ч гэх юм уу. Өнөөдөр бас тэрийг баталж байгаа юм шиг үндсэн тоглолтын дээр нь Knicks Telex тоглолоо. Тэгээд тоглолтыг үзсэн үү? Инхээр ах. Үзээгүй. Гэтэ үр дүнгийг харсан. Харсаас. Тэгээд ер нь яаж одоо жишээ нь өөрийнхөө хүүхчиг хүмүүсийг хамгаалсангүй гэж хүмүүс уурлаад байгаа. Өө одоо нэг тоглолт талаа авч байгаа бол бас тэрийг шаардахгүй гэж болохгүй л байна. 50 саяг аваад тоглолцлоо юм чи. Тийм энэ тоглолтод Лука 35 оноо авсан тий. За тэгвэл Лука гэхээс илүү Остин Ривсийн цөөхөн довтлж өндөр хувьтай довтлж. Тэр үр дүнтэй тоглолтыг дурдах хэрэгтэй 25 оноо. Энэ Нью-Йорк заримдаа ингэ тоглолт юм уу? Энэ жил нөгөө нэг юу яасан шүү дээ. Cooper Flag тэгээд баг PG Washington, Gafford Mayford ч байгаагүй. Flag болон одоо Christy Bristy тожигдсон шүү дээ. Нью-Йорк Аялын тоглолтын дээр хаяа ингэж тий. тожигдсон шүү дээ. Тий одоо зүгээр нэг энэ тоглолтоор шууд Lakers-ийг Knicks-ийг аль алын дүгнэхэд хэцүү байна уу тий? Тэгээд тэр тоглолтын дээр нэрээ Кат чинь бүр Dwight Powell бүр ер нь бүр дээрлэхүүлээд. Тэгээд дууссан шүү. Шинжээгөө Fortnite тоглолцсон бохоо тэгвэл. Заримдаа тэгдгийн. Тийм болов уу? Кац ч ер нь тэгдгийн тий. Бас тийм сахилга бат өндөр тоглогч биш шүү дээ. Тийм. Тэгэд энэ тоглолтын ардаас зөөр нэг сонирхолтой статистик үзүүлэлт байна. Legacy-ийн үйлрэлд 60%-аас дээш хувьтай хожлын хувьтай багуудаа тоглосон тохиолдолд ингэж хүн амар тоглож байгаа юм байна. Дөрөв хожиж. Тийм. Гэхдээ энэ дөрөв дээр нь LeBron байгаагүй юм нэ. За. Хожсон юм. За. Тэгэхээр ингээд LeBron-ы асуудал хөндөгдөж бас болж байгаа. LeBron-тай үнэхээр болохгүй байна гэдэг асуудал. Тэгээд ер нь хожигдлуудыг харахаар 13 оноогоор хожигж байгаа гэдэг бол өрсөлдөөн үзүүлж чадахгүй л байгаа юм шинжилтэй. Ер нь уншуулаад байна л да. Сайн багууд эсрэг. LeBron байхаар уу? Гөө зүгээр Ер нь тий. Энэ бол LeBron хийн байхгүй махгүй хамаагүй л дээ. Яг нийт статистик үзүүлэлт байна. Ер нь яг баг дотор 3 одоо хамгаалт тааруутай тоглогч байхаар хэцүүлтэй. Нэг байж болдог шүү дээ. Тийм үстэй. За 2 бол бас нэлээд хэцүү болгодог багийг. 3 болоод ирэхээр аргагүй л дээ. Тэгээд тэр нь бүр заримдаа 4 болчихлоо. Хэн бэ? Эйтэнтэй. Тийм. Аа. Тэгэд нэг ийм л юм байгаад байгаа. Зүгээр яалтчгүй Austin Reeves, Luka Doncic, LeBron James 3 өөр дөр бөмбөг байлгаж ижил тоглолтыг тоглогч нар байхгүй юу? Тэгэн гот DeAndre Ayton бас бөмбөг хэрэгтэй байгаа байхгүй. Бас бөмбөг байж л тоглодог. Бөмбөг барьж ижил тоглолдог. Тэгээд би Clint Capella баймааргүй байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд DeAndre Ayton дандаа гараанаас гарч байгаа ч гэсэн сүүлийн хэдэн бол дандаа л нэг 10 хэдэн минут 20 минут тоглоод суучаад байгаа байхгүй.
Тэгээд ер нь жижиг тавт явдаг юм уу? Jackson Hayes нь илүү үр дүнтэй байгаа зүйл байгаа. За тэгээ өнөөдрийн тоглолтыг харах юм бол Лука Дончич Justin Rivers-ээр хийх юма хийжээ. Гэтэ нөгөө гурван тоглогч нь Marcus Smart, DeAndre Ayton, Hachimura гараад орсон. Ингээд энэ гурвныг амар оноо аваад гүйглээд ирсэн байхгүй. Зүгээр л эсрэг баг нь 97 оноо аваад хамгаалалт нь илүү сайжирсан дал байгаа байхгүй. Тэр нэмээд асуучих. Тэр Эйдэн чинь өөрөө хүсвэл Капелла шиг байж чадах юм уу? Харин одоо ч Капеллагаас муу тоглож болчихлоо. Харин тийм зүгээр одоо яг Lakers-ийн тоглож байгаа сагсан бөмбөгт илүү зогтсож байгаа төвийн тоглогч гэх юм бол Jackson Hayes байгаа байхгүй. Зүгээр л будагтаад бод одоо тэр Luka, LeBron, Austin Reeves-ийн өгсөн юмнуудыг борлуулаад тохоод байж байгаа хэрэг болчих. Тэрнээс Lakers хизээж будагтаа талбаар байгаа DeAndre Ayton бөмбөг өгөөд тэгээд тэр гуруулаа хараад зогсож байдаг. Тийм сагсан бөмбөг ерөөсөө явахгүй байгаа байхгүй. Тэрнээс DeAndre Ayton бол NBA-д 20 оноо дундаж чадах хэмжээний төвийн тоглогч таасан. Капелла байж чадах юм уу? Капеллагаас илүү их байх үү? Ур чадвараараа. Идүүийн Капеллаг уу? Оноо авах чадвараараа тоглохооны Хамгаалалт бол сайн л дөө. Гэхдээ яг уу тэгээ альтлын үндсэнд ярьж болох. Тэрийг араа нэг Би бол Эйдэн хүсээд ч Капеллагийн хэмжээнд хүрэхгүй гэж бодлоо. хамгаалалт нь бол би бол Капеллаг илүү гэж хэлж чадна. Зүгээр тоглоом дээр одоо бид нар тэгэхээр Phoenix Suns дэсэн DeAndre Ayton ярих гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Авраг Үүрэг рөл нь сайн байсан. ямар байсан тийм. Тийм. Яг зөв Эйдинг бол анх нөгөө хинтээ Дэвид Робинс тарьсалдаг үстэй. Дундын зайн ховордоод байгаа дундын зайн шидэлтүүд тэр тохоо орчмоор шиддэг шидэлтүүд их сайтай тийм дурч үстэй. Зүр яг одоогийн бод байдлаа зүр харах юм үнэлэх юм бол Лука Донч, LeBron James хоёртой тоглож байгаа тоглогч өөрийгөө лигийн шилдэг төвөнд болж болохыг хүсэж штэ. Боломжгүй байх гэдэг штэ. Багийн бүрэлдэхүүн харах юм бол одоо энэ нөхцөл байдал дээр тоглох нөхцөл байдлаа боддоор хүлээж аваад би Капелла болёо л гэж бодох хэрэгтэй. Тий. Тэр нь юу гэсэн юм бэ гэхээр одоо өөрт олдсон боломжоо баг хэрэгтэй зүйлээ хийх хэрэгтэй болчиход байгаа. Тэр нь хамгаалын самраас бүг авъя. Тэс нэг оноо нэг DeAndre Ayton нэг чухал болчих واخ. Би болохоор энэ дэр Lakers өөрсдөө алдсан юм шүү. Mark Williams-аа л юу н авах байсан юм шүү. Тийм төвөнд тоглож авахгүй. Эрүүл мэндийн асуудал. Тэгээ энэ үлрэл зүгээр тоглолцсон шүү дээ. Харин тэр ямар юм чинь тийм онц тогтооч юу? Тухайн үед нь болоогүй л дээ. Тэгэхээс авъя л гэж хэлсэн шүү дээ. Зүгээр амар олон Mark Williams-үүд амар олон юм эрүүл мэндийн асуудлууд цаашаага гарч ирэх, ургаж гарч ирэх боломжтой гэж олон жижиг юм хэлээ бодоо тийм. Гэхдээ хин Lakers алдсан уу гэвэл алдсан шүү дээ. Угаасаа Эйдэн одоо ингээ ийм яриа явж байгаа чинь Lakers өдөрлөг алдсан байхгүй юу? Тэгээ алдлаа гэд Капеллаг өмөрөх ч утгагүй шүү дээ. Тэрүүн цалингаал авч байгаа шүү дээ. Эйдэн өмөрөх. Тэгээ тоглооч шүү дээ. Цадын. Зүгээр одоо би яг энэ Lakers ингээд нэг юм дахиад энэ дугаар дээр яриад хахаар бас яг үндээс зүгээр Reeves-ээр суулгах гэж байгаа ч дээ. LeBron-ыг ягаад LeBron-ы амжилтыг яриад байгаа юм би ерөөсөй ойлгохгүй юм. Тийм. LeBron-гүйгээр зүгээр бүх цагийн түүхэнд хамгийн агуу тоглогчдын нэгийг карьерийн төгсгөлийг сайхан enjoy-т ч байгаа шүү дээ. Тэгэл болох шүү. Эйдэн юу яах юм бэ? Төр зуурны улирал дуустал Капелла болчих гэж гоох юм уу? Үгүй одоо тэр асуудал Тэр эргэжлээс буцаад Эйдэн бол гэдэг. одоо энэ дээр LeBron-ыг явуулчихараа. хэдүүлээ юу Уулж авах гэдэг. өнгөрсөн дугаар дээр ярьж исэн яриагаа үргэлжлүүлээ те. Одоо өнгөрсөн дугаар яг гарсны маргааш нь нөгөөдөр нь яг мэдсэн юм шиг Лука Дончич Рейдик хоёр ер нь түр дараа игээд амжсан шүү дээ. Сошиал дээр Тэгсэн. Энд чинь бүр араас нь босч ирж ийл шүү дээ. баг Вандербилт болимдоо бол очих чинь Тэгж ил. Тэг ингээ хараа DeAndre Ayton тоглож чадахгүй байгаа магаа Лука эффект тахгүй юу? Лука Дончич хоёлаа гадаа ярьжтэй Лука Дончич гэдэг тоглогч бусдаас өөрөө гоц авьяастай яриастай. Гэхдээ сөрөгдөл нь юу гэхээр зөвхөн Лука Зориулсан хүмүүстэй арга барилтанд зориулж л баг босохгүй бол Лука тэгж баг руу уусдаг өөрөө систем баггүй. Тийм. Cooper Flag шиг тоглож биш байгаа байхгүй юу? Тэгэхээр Lakers ийм тоглогчийг авцсан юм чинь Лука зориулж бага босгох газар Лука тохироогүй төвийн тоглогч авчирдаг нь бас өөрсдийнх нь буруулчих жоох. Багийн менежерүүдийн Нөхцөл байдал тийм л байсан шүү дээ. Одоо зах зээл дээр Эйдэн ганцаараа сууж ирсэн шүү дээ. Тэгэхээр Лука таарсан төвийн төлөв шиг чинь. харин яг л нөгөө лоб товтлохоо явдаг гуужны арга барилтай төвөл. Тэгээ мэдгүй зүр Эйдэн үг нь заслаа өгөөд доошоо рол хийж байгаа тохиолдол зөндөл гарсан байл. Яг хийж л байгаа. Гэтэ ингээд
Эйтний өөрийнхөө сурц гэж юм байгаа шүү дээ. Аваад пост муви гэдэг нэг эсрэг дундаас шидмээр биш. Тэгүүлэхгүй байгаадахаар бас сэтгэл яа хангалуун. пост мувигүй шорт рол дээр уг нь аюулсан энэ дээр лока өгөхгүй байгаа тохиолдол маш их байна. Тэгэхээр ингээ запад руу тоглогчид аль аль нь сэтгэл Тэгэхээр алийг нь буруу шүү. юм. Локагийн буруу юм уу? Нэг бол ерөөсөө эйтэн дээр баг босгоё. Гүү. Локагийн буруу буруу. байхгүй. Локагийн буруу болчиход байгаа шүү. Одоо яг Лукад тохирсон даалц хамгийн Лока өгөхөр систем юм бол байгаа хүмүүс яг ашиглахгүй гэдэг. Лука тэрийг өгөх ёстой л ахна шүү дээ. Тоглуулах ёстой. За тэгээд Лукаг ингээд тоглуулах гээд оролдоод нэг цэлжуулж хичээгээд сайн дүр зүг бол яг үндэ. Сая би бол Wonderbilt-ийг хараад бүх Wonderbilt-ийг авахыг хүсэх байх л гэж бодлоо. Гүн нэр тийм ухаантай Хандлага тий. зүг зүгээр юу ч болоогүй шиг бос урд нь босоод. тэгсэн бас Тэгээ бүх хүмүүс Wonderbilt шиг бас тархин ажилтдаг баймаар байгаа байхгүй. Багийн төлөө юу хийж болох вэ те? Би. Тэр сэлгэнд сууж явахдаа хүртэл ажиллаа хийж байгаа даа. Тэгвэл зүгээр талбай дээр тоглож 5 хүн дээр л фокуслаад байна. энэ чинь гэхдээ нэг бас нэг юу яадаг те. За энэ босч ирээд хэрэлдэхээрээ ч нилээн болдог шүү гэж өмнө нь мэддэг хүн зогсоодог те. Тэ. Бас характерыг мэддэг хүн. Тэ энэ хоёр нэг асчвал заваардаг шүү гэд. Магадгүй. Өмнө хардсан ч гэж бол. Харцсан ч. Тэр чинь юу гэж. Гэхдээ энэ зүгээр таамаг шүү. Тийм гэхдээ эхлэл нь наач юм шүү дээ. Солилцоогоор Анхудаа хэрэлдэж байгаа бол гайгүй л үдэ ингэж байгаа болчихгүй л гээд те. Леброныг оруулаад авж байгаа аахгүй. Тэгэхэд Леброн хүртэл нэг тийм аргадсан шүү дээ. Лука тоохгүй гар зөхгүй явах гэж хахад нь очиж буруу дээр зөхиод ингээ тайвшруулаад суулгаж хахад Редик үргэлжлүүлээд очиод юм айл гэсэн Лука хүлээж авахгүй. Тэгэхээр чинь эгонууд нь огтлцохгүй байгаа юм уу да. Леброн ч яхаа угаасаа за явах цаг нь болцсон гэдэг хэдүүлээ ярьсан. Редик харин явах юм уу явахгүй. Одоо энэ Лука үлднийг жил Редик бас явж таарах юм шүү. Ирээдүйд. Одоо ийм заяа. Угаасаа за Редик муу юм байна. Редик явлаа. Редикийн оронд хин ч ирсэн байлаа гэсэн Ялгаагүй. Харин тийм. Тийм Лука юм болчиход хангалттай байлоо. Тийм. Яагаад гэвэл сагсан бөмбөгт ямар тохиолдолд амжилт гаргадаг вэ, аврагын төлөө өсөлтөө үзүүлдэг вэ гэхээр нэг юм амар ойлгомжтой. Баг гэж зүйлийг нэгдүгээр тавина. Багаасаа дээгүүр тоглогч тавих юм бол Эзэж авах байхгүй. айгүй хэцүү. Одоо зүгээр Лукаг зөв би саяхан хинтэй ч ярьж байхдаа Лука донч ч одоо 8 төч жилэн шүү дээ. 8 жилийн бид тоглоц тээ. Систем нь үү? Лука өөрөө систем гэж боддог юм л айгүй буруу байхгүй юу? Джеймс Харден гэдэг нэг систем одоо хүртэл аваргаагүй явчихлаа. Харин тийм. Одоо чинь Лука донч ч одоо яг Джеймс Хардны цагаан хөлбөр л болж хурж эхэлж штэ. Яг үнэ. харин тийм. Тэр нь түрүүн битээр тэгж хэлдэг нь систем гэж хэлдэг нь тийм учиртай байхгүй юу? Лука тохирсон яг багийг бүрдүүлжээж л одоо тэр баг тоглолтны явах гэдэг байгаа байхгүй. Тэр чинь Явах гэдэг байгаа байхгүй тийм. биш. Харин тэгэхээр буруу байхгүй. Харин тийм. Тэрнээс Лука харин систем гэж хараад нэг хүмүүс тойруулал Houston Rockets version 2-ыг л болно шүү дээ. тийм. Тэнгүүд Лука ямар ч баг дээр ороод тоглолцдог л баймаар байна тийм. Тийм. Тэгвэл өөр байхгүй юу? Харин Тийм бол тэр тэр болохоор Лукаг өмөрөх биш. Шүмжлэх өнцгөөс нь тэгж хэлсэн юм. Гүг од сая их хоёр хэлж штэ. Лукаг тойрсон хүмүүс авах хэрэгтэй гэхэр чин тэр Лукагаа систем гэж хардаг шүү. Тийм. Тэгэхээр чин Lakers эргэжил Лукагаа тойруулж яг Лука тохирсон хүмүүсээ бүрдүүлэх гэдэг юм шүү. Тэгэхээр ам сая Тэр нь хин. тэгэхээр Одоо ийм ерөөс Лукаг өмөрсөн зүйл ш. Лукаг одоо битэрийн энэ яриа яаж эхэлсэн бэ гэхээр ер нь Купер флаг угаасаа алстаа Лукагаас илүү тамирч юм байна. Даалс хожицсан байна гэж би харж байгаа гэж би бодлоо хэлснээс энэ яриа эхэлсэн байхгүй. А тэгэхээр ерөнхийдөө энэ нь буруу гэдэг дээр санал нэгдээд байгаа. Одоо Лукагийн энэ хандлага. Тэгэхээр Лука чи ингээд маш олон хүнийг одоо өөрийнхөө хүслээр байлгаж иж ингээд тоглолт нь одоо нэр бас одоо за ингээд сайхан Лукаг мууллаа, Леброныг мууллаа. Энэ NBA-гийн тамирчдыг муулаад энэ цууждаг хинбэг хүмүүс ярьж биччихэл авах те. бичиж Та байгаа. бүхэн үзэж байгаа учраас бид нар энд яриа сууж байгаа шүү дээ л хэлж. Яг нь ер нь гэхдээ анар юу гэж бодож чинь эргэжил одоо нөгөө одоо Lakers-ийн фэнүүцэн заатаас Леброныг л явуучвал гээл тэгээд байгаа шүү дээ тий. Зарим яг бүгд биш л байх л та. Тэнгүүд Леброныг явуучвал яг яах гээд байгаа ингэнгүүт Лукаг тойруулж баг бүрдүүлэх гээд байгаа байхгүй юу? Тэр чинь тэгээ зүг юм уу? Яг одоо ингээд энэ айгүй хэцүү л дээ. Яг л Лука бол үнэхээр довтлогоон дээр үнэхээр аваа тоглогч. NBA-ийн дүгэнд ийм тоглогч маш цөөхөн байсан. Тийм болохоор Лукаг одоо юу гэдэг нь Чи арга одоо энэ хожигдлийн шалтгаан гэж хэлэх хэцүү. За тэгээд тоглогч цажуулж хоёрын оронд асуудал гарч лээдэг. Угаасаа ийм юу гэдэг юм одоо Лука шиг юм авьяастай тоглогч тодорхой хэмжээний бас характертай байж иж бас тоглолт нь гардаг ийм зүйлүүд бас байдаг. Гэхдээ энэнд бас хэмжээ хязгаар байгаа ш.
За тэгээд одоо Лука хамгаалтан дээр алдаа гаргаад хажуугаараа хүн болгоныг дааруулж оруулаад хамгаалахгүй самрыг авахгүй байгаад хахад одоо жэжэр эдэг ч юм уу Леброн Лука чи ингэхгүй штэ гэж Лука руу дайраад байгаа юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр Лука яах хэвтэй бага нэгдүгээр тавиад тэ санжуулагч байгаа үгийг сонсоод өөрөө өөрчлөх хэрэгтэй гэж ба. Диандра Эйтэн тэгж хэлж байгааг хүртэл мессеж хүлээж авах хэрэгтэй байхгүй. Магадгүй би Диандра Эйтэнд хангалттай пассаар тижээхгүй байгаа юм байна гэдгийг хүртэл бодох хэрэгтэй байхгүй. Тэгэл аль талдаа буулт хийж ижил. Тэрнээс яг Лука ийм характертай, ийм зааштай байвал Лука хинээрч тойрог ямар ч тамирчтай тойруулсан энэх ялгаа гарах юм уу? Яг нь Даллас Mavericks яг нэг эцэст нь нэг юм баг бүрдүүлээд финалцсан шүү дээ. Тэгээ дараа жил нь солилцоо болцсон шүү дээ. Тийм тэр үнцүү. Тэр бол яг нөгөө Лука тохирсон тоглогчдыг бүрдүүлээд тэгээд Даллас тэр чигээр финал хүрсэн юм л да. Төгсөнтэй авраг авах. Тийм гэхдээ нөгөө шидэгч дутагдаад байна гэдгийг Тэгээд ойлгоод 100 клемлэг авчирч яасан чинь өвөл нь өөр юм болсон. Тийм өөрөө гэмтсэн. Тэгээ яг цаг хугацааг эргээд харъя. Бүр ухраа. Тэгвэл Лукагийн хандлага ер нь яг ямар хүн юм? Чин нөгөө плей-оффын үеэр ПМ ууж ахт нь очоод Крис Вебер ч үлээ хэмлээ. Майкл Финли ч үлээ. Би энэ улааж авдаг. Тэнгууд Нико Харрисон ч гэсэн ер нь бол солигдох шалтгаан Лукагийн характер залах уу, малах уу гэдэг зүйлийг бас Нико Харрисон гэж сэтгүүлчдэд хэлж ийсэн гэл. За тэрийг одоо нэг юмар холбож тайлбарлах гал үзээд шүүгчтэй сая ярьж байгаа юу боллоо? Бас нэг техник аваад. Ер нь шүүгчтэй бол байнгын шүүгчтэй яриад байгаа шүү дээ. Энийг ярьдаг. Тэр тэгээ сайн юм уу, муу юм уу? Гоцоёс нь бол хинч үгүйсэхгүй гэхдээ тодорхой хэмжээний өөрчлөлт хэрэгтэй байна тий. Джеймс Харден ч гэсэн эд үедээ баясаахан хилдгээр лигийн Гоц шүү дээ бас. гоц оноод төгсөж байсан. Гоц спешиал. Гэхдээ лигт дөрөнд өөрчлөлт оруулсан шүү. Ямар сандаа тэр багийн фэнүүд чи олон жил надтай хэлдэг. Одоо зүгээр юм шүү дээ. Лука үнэхээр онцгой тоглож болохоор зарим нэг зүйлийг нь баг ч юм уу 90 тойрны хамжсан төвчээл явж л байгаа. Төвчээл яваад Энэ хитрхи ихтэйд ирэхээр бүр залхаад за болио. Салалт Одоо болж шүү. салт бол таардаг шүү. Токсик осод шиг л байгаа гэдэг юм яг саяхан тэр би багийнхаа нэг залуутай л ярьсан. Хинтээ ярьсан сандгүй. Зүгээр Лука зүгээр одоо ингээд Лукагийн карьер ирээ бодохоор NBA-д орсноос хойш бол багийн амжилтыг үзүүлсэн. Түрүүний хэлдэг бүсийн авраг болоод нэг удаа финал тоглоо. Өөр юм байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг давт чадах уугүй гэдэг нь айгу сонирхолтой байгаа байхгүй юу? Өөр за яг тэр нь ингээд сайн мэдээж нэг үнцэг гарч ирсэн л да. А яг ингээд бот дахиад шидэгч авчирсан чинь өвөл нь болоод тэр баг нь тараад гарч ийн. Гэхдээ тэрийг тарахгүй мэ нэг биш энийг бүтэхгүй мэ нэг харцсан шиш болно шүү дээ баг. Болно. Тийм. Гэхдээ яг клийг авчирснаар нь тэгж бодоод байгаа. За ойлгомжтой. Алексерагийн дүрээ түл өндөрдүүлээд Гэхдээ бас эвгүүгийн хувьд бол үнэхээр эвгүүд олгоч шүү. амар Динвидитэй нийлэнгүүд шууд финал хүрсэн хүн шүү дээ. Амар шүү дээ. бүсийн финал хүрсэн. Тийм. Тэгэхээр Динвиди гэж хин юм бэ тий. Тэгэхээр бас аюултай байхгүй. Тийм аюултай хүний хувьд бол аюултай. Одоо Гэхдээ Лука амар. Лука зүгээр Лука одоо яг энэ характертайгаа ингэж тоглоод Лекс энэ жил авраг болгочлаа. Лук тийм ярихгүй шүү. Энэ жил бол авраг. Тэгвэл тэгэл одоо өөрийнхөө бай гэж. Тийм шүү дээ яг үнэ. Тийм. Чамайг тойруулъя гэх. Тийм. Хамгаалаад хэрэггүй. Хамгаалахгүй яг ингэж явах юм бол тэгээд одоо Харден шиг нэг юм байна. Тийм. Лука шиг иймэрхүү гоцоёстай өөр дээр нь тоглолтын арга барил суудсан тоглогчдэр нь үе үед байдаг шүү дээ. Манай аюурсан ч тийм л байсан ер нь жоохон тиймэрхүү талтай. Тэгээ ингээ ангууд харахаар 30 хүртлээ ер нь авраг авахгүй бол тэгээ баг хийдэг хүн болох үе. 30-аас хоошоо нөгөө ур чадвар нь яа харахгүй нэг 32 3 үрээд тэгэхээр баг зэрэг уруудаад эхлэн. Тэгтээ өөрийнхөө арга барил нь өөрчлөгдөхгүй. Болоод эхлэх тийм жоохон сөрөгдөл байдаг. Жишээ нь юм ба. Хана Харден биш. Ингээ баг болгох хэсээ явж. Одоо ингээ амжилт гарах хугацаа нь арай богино юм шиг санагдаад байхгүй надаа яг ийм тоглогчтой. Ийм гоц. Өөр дээр нь бүх юм суусан тоглогчтой. Магадгүй. Лука эвдэрсэн юм биш үү нэр бодоод. Саяхан нэг мэдээ гарсан шүү. Сая хоёр дахь хүүхдээ хэдэн сарын өмнө явсан гихнэрээсээ салж байгаа гэдэг. Ани тийм тэгтээ тэр үнэс боломжтой гэх бүр яг яхуу махуу том юунууд байна. тэр бол хувийнхны амьдрал юм чи тээ. За тэр эргэжил том хотод очоод харин эвгүүтчих шүү. Хувийн амьдрал гэхдээ спортын би талбай амьдралтай хамааралтай талан шүү дээ. Хамааралтай өстэй. Хамааралтай. Тэр нэг одоо ямар ч талаас халсан эдрийг мэдгүй байгаа шаардлага байна. Хувийн сахилга бат мэдээж айгүй чухал байдаг байна. Тэр хоолнд идж байгаа ууж байгаа юмнаас хүрч галах юм чи. За эргэжил юу яа. Лукаг дахиад яг Лукаг тохирсон хүмүүсээр тойруулаад. Тэгээ нэг үзье. Шал өөр төвчөнд очино. Авраг авах үгүйг нь бол харъя те. Леброн явах нь. Леброн бол
Либра авахгүй бол нөө Лекси фэнүүд одоо бүх цаг үеийн хамгийн үзэн яддаг тоглогч болох шиг бараг үлдлээ. За өндөрлөө. Өндөрлээ. За эцнийг асууч. Остер Ривс үлдээд Либра явлаа гэж Остер Ривс Кайри шиг байж тах юм уу? Лукагийн яг Робин гохоо. Яа гэм бол харин. Би бол финалд үлдсэн Кайри шиг спортыг үзүүлж тах юм уу? Би бол Кайри шүү дээ. Ярьч үзэх. Кайри илүү баха тий. Кайри. Лекси фэнүүд нэг тийм л юм шиг хараад Кайри байгаа хамаагүй. Остер Ривсийг л харин айгуу лаг л тоглож. Харин нэг надад одоо өөр хэц санагдал байгаа Остер Ривс. За энэ үрээд уучлаарай Лекси фэнүүдэд тэгээ завсарлыг эргэж ирэхдээ өөр жинхэнэ нутгаараа авраг авах магадaltaй. Жинхэнэ нутгаараа амар том нөлөөтэй байгаа тоглогчтой багийн талаар ярих тий. Химбэ. Спорс. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Future of Lifestyle, Toki. Монголын Сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл Сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын Сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн албан ёсны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-с лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Future of Lifestyle, Toki. Монголын Сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл Сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын Сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн албан ёсны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki апп Entertainment-с лиг рүү орон Picэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola.
Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Хамт үзэгчдэд баярлалаа. NBA Talk-ийн 21 дахь дугаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За нэвтрүүлгийн Platinum Event төгчээр Монголын хамгийн зөөлөн шар хэрэг. За Сэнгүр Ультра, Сэнгүр Смут, Ультра Кул бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За ингээд яриандаа орё. Эхний сетээр нэлээд удаан лигийн хамгийн том хоёр багийг нэлээд удаан ярьчлаа. Үргэлжлүүлээд лигийн хамгийн сүүлийн 25 жилийн хамгийн тогтвортой супер амжилттай баг болох San Antonio Spurs багийн талаар ярилцъя. Би Спурсийн зүгээр энэ үлрэлийн амжилтыг хараад хамгийн түрүүнд бодогдсон юм надаа маш гоё цагаахан атаархал төрлөө. Ямар San Antonio Spurs гэдэг багийн фэнүүд бол ер нь энэ дэлхийн хамгийн бас NBA 30 багаас азтай фэнүүд болов уу гэж боддог. Баг нь ер нь тийм муу үлгэр дуурайл үзүүлдэггүй ч гэх юм уу. Тэгээд нэг юм саксны өөрийн гэсэн онцлогтой соёлтой. Тэгээ 98 оноос хойш буюу Монголд ер нь сакс ингээд яг үзэгчтэй тоо хэсэх үеэс эхлээл хамгийн доктортой амжилттай байдаг багч гэдэг юм уу те. Тэгээ ингээ нөгөө Lakers Mix шиг юм токсик харилцаа ер нь гардаггүй гэдэг. Ер нь их гоё баг юм аа. Яхахгүй. Атаархмаар баг энэ фэнүүдэд нь. Тэгээ нэг юм том од ч юм уу пүг гэж ирдэггүй те. Тэгээ за өөрөөсөө дотроосоо гаргадаг эсвэл одоо тэр драфтынхаа сонголтоос босдог. Дандаа зөв чиглэлтэй явдаг ч юм уу. Энэ ер нь драма байхгүй гэх юм. Харахаар ер нь Атаархмаар баг юм аа. Тэгээ ер нь фэнүүд нь ч гэсэндээ тэр тим юм шүү те. Дагаад ерөөхдөө те. 19 онд Кавай явчлаа тий. 19 онд явсан уу? 19 онд авраг болсон тий. Тэгэхээр 18 онд явсан юм байна тий. 18 оны 18 онд энэ багаас явсан байна. Тэгмүүд 18 он өнөөдөр 26 он гэдэг чинь 8 жил чимээгүй байсан юм байна тий. За 7 жил чимээгүй байгаад. Тэгээд энэ 6 жил засвардаад одоо плейофф орж байгаа. тий. Тэгэхээр 6 жил гэдэг бол богино хугацаа аахгүй. Ингээд бараг 30 жилээд 6 жил бөхөд плейофф ороогүй байгаа. Гоё гоостой 24 жил плейофф. Тэгсэн тэгээд ер нь тогтмол Ялментор бол цэргээр явах баг тий. ялагч л байгаад шүү дээ. Энэ багийн culture нь өөрөө ялж чаддаг баг. Мит Джонс ингээд энэ дасгалжуулагч тэгээ одоо тийм энэ багт үжигээд тэгээд одоо шин руки тэгээд одоо тийм золон моглон байхгүйгээр зүгээр асуудал байгаа юм чинь. Ирээгүй л гэж удчих л та. Гэхдээ Попович нөгөө бэлтжижсэн. Угаасаа л ингээд залгамжлуулж үлдээх гээд бэлтжижсэн. Тэгэхээр одоо энэ магаа удирж байгаа нь ч гэсэн ер нь Попович 10 урилыг хадгалаад байгаа юм шүү. Дилэн Харпер шууд сэлгээ болгож молгодог чинь угаасаа л Жинобли ишгээ ашиглах гал нөгөөх нь ч ойлгоол зүрхгүй те. Гэхдээ нэг туршлага дутлаа гэдэг юм харагдахгүй шүү дээ энэ үн дээр. Чи 10 жил болчихлоо шүү дээ. Тэгсэн үү? Юуны жилийн Austin Spurs гэсэн баггүй юу? 16 оноос. 3 жил 2 жил Austin Spurs жилийн юм ба. Тэгээд San Antonio Spurs хөгжлийн багч угаасаа NBA-ийн багтай нэг харилцаа холбоотой тоглож идэг, тоглохоо бэлдэж идэг учраас two-way contract хийлбэлэн те. Тэгээд 19 оноос Spurs орж. За ингээд нэг түүхэн тоглолтыг үзүүллээ. 97-98 оны удирлаас хойш хоёрт орох хамгийн олон оноос эргэж ирсэн багийнхаа түүхэн амжилтыг үзүүлж 25 оноогоор Clippers эсрэг хожигдож жоод эргэж ирсэн. Тэгээд энэ удиралд хамгийн олон оноогоор хожигдож жоод эргэж ирсэн 5 тоглолтын жишээг харъя. За Spurs-ийнх нэгт байна. Одоо Pelicans-ийн адилаар тийм байна те. Энэ бол зөвхөн энэ удирал болсон. Зөвхөн энэ үйл. Тэгэхээр ер нь бол одоо орчин цагийн бас сагсан бөмбөг харахаар онлайны зөрүү бол тийм сейф биш гэдэг нь бол харагдаад байна тий. Хол онлайны зөрүү байсан ч гэсэндээ тэр Атлантагийнх бүр хүн амар байгаа шүү дээ. 4-р үед дээр 22 оноо дутуу байж байгаад эргэж ирж байгаа. Нэг үед шүү дээ. Нэг үед л тий. Нэг үед 22 оноо. Гайгүй. Тийм ч олон харагдах. Ер нь бол үжээ хайцсан байгаа шүү дээ. 3-р үеэс л эргэж ирж ядаж нэг 13 улирлын тоглолт гэхэд хол байна гэж юу? Зүгээр л нэг үед бүр хэцүү шүү. Зүгээр л 23 оноос эргэж ирж өөрөө шүү дээ. Тэгээ нэг үед. Та ч одоо энэ жилийн 25 оноор ирж ирсэн нэгт орох үзүүлэлт болж байгаа шүү дээ. Харин тийм би зүгээр яг 22 оноогийн зүгээр яг би бодоод байхгүй да.
Новискэтэд даалсныг 14-өөд 15 хоноо хожигдж байгаад эргэж ирээд хожиж ирсэн шүү дээ. Ховор тохиолдол шүү. Тэгээ бодглоор л би гайгүй болов гэж бодлоо. Бас Майамид бас нэг тийм Аз Яндаа тохиолдол тэр нэг ритмтэй тоглолтын янз бүрийн амар олон юмнаас шалтгаална. Зүгээр ерөнхий тоглолтын агуулгыг харахаар тоглолтыг Спurs өөрөө маш муу эхлүүлсэн. За Clippers-ийн баг шийдсэн шийдэл болгонд унжсэн баг. Тэгээд энэ хожигдол бол Clippers-д бас жоохон хортой хожигдол байхгүй. За тэгээд сэлгэнээс нь сайн тоглоодсэн тэр Niederhauser. Niederhauser. Тэр тоглогч гимтэл алдчихлаа. Тэр тоглогч ер нь бол 100 бацыг явуулсан бас нэг шалтгаануудын нэг юм байна гэж харж ирсэн те. Тийм 100 бац шиг том биетэй юм билээ шүү. Айгу буцаалбаа хамгаалт сайтай. Тэгээд гимтэлт хөлний гимтэл алдаад бүтэн өдрөл хагалгаанд ороод тоглохоо үлдчихэж байгаа юм бэл. Тэр ганцхан Брук Лопес л баг үлдчихэж байгаа байхгүй. Нөгөө хэнийг Азия Джексон ямарчсан. Азия Джексон. Индианагаас ирсэн. Үгүй яах вэ? Ядаж сэлгэн. Тийм ээ. Юу матурны солилцоогоор авчирсан нь бас ингээд үргэлж өгөө. Одоо цаа чин бас сэлгэн 10 оноо аваад бас яах вэ? Яг Лопезыг бодвол илүү хурцтай бас нэг хүн байна. Залуу. Одоо эсэргээрээ Spurs лиг нь харахаар 25 оноос эргэж ирж ин гэдэг бол бас тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд төлөвшөж байгаа тий залуу багийн ингэж сэтгэл зүй шүү дээ 25 оноос эргэж ирнэ гэдэг чинь залуу тоглогч тэр фокусыг алдахгүй эргэж ирэх гэсэн хүсэл эрмэлзэл байлгаж гин гэдэг чинь бол бас жоохон төлөвшөөд бас туршлагаж явж байгааг нэг хэлбэр юм болов гэж хараад байна л да. Энэ жил гэхдээ Golden State бол өстой зөндөө эргэж ирж ийл шүү дээ тий. Ихэнх нь яг хожил болгож чадахгүй болохоос эргэж ирээл тэнцэл дуусч байгаа шүү. Golden State-ийн тоглолтын харах бол тийм маш хичээнгүй тийм тэмцэлтэй одоо Curry байхгүй байгаа ч гэсэн тэд нар ер нь 100% өөрсдөө дайшил тоглоод байгаа харагдаад байна шүү дээ бүтээлрэл. Тийм баг 4 үе тоглолтын дотор 2 удаа эргэж ирж мэрээд ийл шүү дээ. Буцааж дахиж 20 оноо болгож алдаа дахиж. Тэр нөгөө нэг Warriors-ийн стикер засгалжуулагч 10 гарал нөгөө ямар ч тоглогч орж ирээд тодорхой хэмжээний нөлөө үзүүлцдэг гайхалтай систем байгаалаа л да. Бөмбөггүй тоглолтууд нь сүүлд тэр нэг Cryer гэдэг тоглогч хүртэл гарч ирэл ажлын шийдэлт мэтэлт хийгээл. Kawhi Leonard энэ үлрэл тэрхэн тоглож байгааг харъя. Тэгээд баясаах Clippers одоо зүгээр ингээд өмнө асуусан л да. Тэгээд зүгээр нөгөө нэг хаагуураа багуудаас Spurs-ийг сая ингээд бас 25 оноо илүү гарч үзүүллээ шүү дээ. Бүтэн багаараа тоглож байгаа шүү дээ. Үзүүллээ. Тэгээд потенциал нь эргэлзэж байгаа хэвээрээ л байгаа юм. 100 бацсын солилцоо буруу гэдэг. Гарланд Матурн хоёр 100 бацаас илүү биш гэдэг юм уу? Хард хоёр. Эргэлцээрээ юм. Тэгээ зөв сүүлийн тоглолтууд яхаагүй сайн байна. Kawhi Leonard 62 тоглолт, боломж 62 тоглолтын ингээд 48-д нь орцсон. 40 үлээд 40? 6-д нь л орцсон. 7 Хардаг явуулсныг бол ойлгож байгаа. Зүгээр 100 бацыг явуулдаг л ойлгох. Оноо таслалт Петро стартер лигийн шилдэг 10. 40 тоглолт дараалж 20 он авсан. Harden, Garland гэдэг одоо Garland энэ тоглолтод оролцоогүй. Тоглолт өнжөөд байгаа. Одоо 4 тоглолтод 40-оос дээш оноо авсан байгаа. Энэ ингээд сүүлийн 6 удирлын 5-аас нь илүү үзүүлэлтэйгээ бодохоор Kawhi Leonard Clippers нэгдснээс хойш хамгийн оргил удирлаа өнгөрүүлж. тэгээ Paul George-ыг байхад нэг ингээд тоглоод өгөхгүй тийм. Харин одоо гимтэд байдаг л гэдэг шүү дээ. Хань болохгүй байсан мэт Paul George-д. Одоо сайн олоогүй. Clippers энэ үлрэлээр плейний байрлалд байгаа ч гэсэн яг энэ багийн энэ үлрэлийн зорилго нь одоо ч гэсэн тодорхойгүй байгаад байна л да. Яг тэгвэл Дээшээ явах юм уу яах юм те. Одоо ингээд Darius Garland бол тоглолт ороод өнжөөл ингээд бас 100% эрүүл биш байгаад байна. За Матурн бол үнэхээр хэрэгтэй тоглогч юм байна гэдэг харуулчлаа. За тэгэн бол ганц нэг туршлагатай тоглогч Богдановичийг ерөөсө тоглохгүй ротейшнээс нь бүр гарчлаа. Ингээ харахаар энэ үлрэл тэрний хамаагүй ч юм уу. Айскал Богдановичийн энэ биеийн карьер ингээд дуусна. Одоо наснаас 33, 34 хүрж байгаа байхгүй юу? Тэр энэ туршлагатай тоглогчийг яагаад ашиглахгүй байна? Ингээ бодохоор бус тайрын лүүд сүлжүүлэгч яг юу болж байгааг сайн ойлгохгүй л байна. Улирлын хүнд ашиглах гэж үзээд болохгүй байсан юм аа. Гимтэдсэн өөрөө. Гимтэд байгаа. Тэгээд форум бас жоохон муу байгаа. Тэгээ угаасаа л хамгаалтан дээр бас сул тал болчдөг. Тэгээ бараг туршлагатай Николо Батум нь байж байгаа нь илүү ашигтай гэж тайрын лүүд сүлжүүлэгч хараад байдаг. Николо Батумд ер нь хайртай шүү дээ. Тэгээд гэхдээ ер нь сүүлийн үед болохоор нөгөө Jordan Miller энтергээ Nyber Hauser гэдэг ингээд энэ тоглогч залуу тоглогчтой ашиглаа. Тэдний нас тунд агуу тоглоод байгаа. Би бол Clippers-с жоохон айж л байгаа. За 2 дугаар сарын шилдэгүүд өнгөрсөн 7 хоногт тодорсон. Өргөн бүсийнх
Виктор Вембаньяма болсон бол дорн тусах Кейд Канен боллоо. Шилдэг хамгаалагчаар бас Вемби дахиад. Дэрк Вайт. За тэгээд багийн хамтрагч нь шилдэг шин тоглогч. Купер флаг эзгүй байгаадаа болоо. Тэгэд ер нь сэлгэнээс гарч тоглож байгаа руки сарын шилдэг энэ болохоос ховор шүү. Хин Брогдон ч гараа байсан юм уу? Тэр шил Гараа. тэр жилээ. Милоки тогтоо гараа. За тэгээд Дерек Вайт нөгөө талаас те. Шилдэг хамгаалалт тоглогч. За тэгээ Мич Джонсон, Кенни Аткинсон гэдэг хоёр цогцолч. Тэр ямар гоё үзүүлэлтийг оруулж ирсэн юм шиг. Contested shots гэдэг чинь. Дэрк Вайт тоглоом дээр аягүй их зүйлийг хийж байгаа. Тэгээд хоёуланд нь аягүй их хачаал авч байгаа гэсэн үг. Зурч хугамдаа блок хийж байгаа тоороо баг хамгийн нэгч явж байгаа хаа. 1.7. Энэ плейд ер нь бүстэй ер нь энэ юугаа сарын нэгд сар авдаг байх тийм. Банк төрүүлсэн баг тийм. Шилдэг шин тоглогч аа. Эхний сар нь ээж комп болсон. Эхний сар ээж комп болсон. Тэгээд тэрнээс Knepel банк. Тэгэхээр ингээд сарын шилдэгүүдийн тоогоо харах юм бол Knepel ер нь болцоод байна л да. Болсон. Ер нь оны шилдэг. Та флаг 65-д хүрэх гээд л буцаад иргээд ирчих шиг боллоо ямар ч гэсэн тийм. Тэгээ буцааг явцсан. Обсаг гимцсэн үү? Гүү гэмтэйг үс. Гэмтэйг үү? Өнөөдөр тоглож лсэн. Өнөөдөр тогложсон баха. Тэгээ флаг 65-таа хүрэх гээд тоглоод эхэлчихлээ тийм. Мэдхгүй. Гэмтэл гайг бол ирсэн байлгүй тийм. За. Нэг зэрхэн зүг гэл нөгөө Тэйтэм яриад өөр шиг яриад тахгүй шаардлага байв. Мэдхгүй. Угаасаа унж байгаа баг дээр гээд тавсан юм. За Spurs багийн талаар илүү дэлгэрэнгүй яриа. Тэгээ Houston Rockets багтай тоглолоо өнөөдөр өглөө. Өнөөдрийн хамгийн хүлээлттэй байсан. Тэгээ Техас мужийн. За энэ хоёр плей-офф таарч магадгүй шүү дээ, тий? Тэгэхээр ер нь яах вэ? Гэсэн чи харин Боломжгүй юм байна. боломжгүй юм шиг л тоглоол багуудтай Spurs ч. Spurs ч хамгийн эвгүй үзээд байгаа нь ер нь Minnesota л болчиход шүү дээ. Бусдын бүгдийг үзэхгүй болчиход шүү дээ. Denver ч бай, OKC ч бай, Houston ч бай. Тийм ээ нөө. Тэгээд байна. Улирлт бол тэгээд байна. Манай Minnesota бол яах вэ? Орж гардыг. Minnesota бол Spurs-ыг мулталцаад ихтэй гайхах юмгүй шүү. Плей-оффт бол. Тэгээд дараа нь хэд чамааг ойж. Дараа нь тэгээд очсон. Хэд чамааг ойжгдоод яваад гэж байна. Авраг авах багийн замыг цэвэрлж өгдөг баг юм шүү. Minnesota ч юм. Яг Би Minnesota бодоод байдаг шүү. Одоо тэр 24 оны финал дээр бол Денверийг зүгээр гай болчоод өөртөө мултарч байгаа. Minnesota бол тийм. Denver ч ер нь авраг авчихвал ер нь авчих шүү. Minnesota-г авчихвал. За энэ тоглолт эхнээсээ л илүү яваад байсан. Энэ минь одоо яг юу л той. 4 хүн байна шүү дээ. Гүцэхгүй шүү дээ. Бэмбигээс өндөр нэг 5 6 хүн 7 ч хүн юм уу тоглож ирсэн байлээ юм бэ. Гэтэ ерөөс ийм ур чадвартай бол байгаагүй. Дандаа нэг тийм сэлгээний төв мөв те. Манайд бол те. Тийм. Өөр хин хинжлээ таньдаг хүмүүс байлээ бас. Зөвхөн минут тоглож ирсэн хүмүүс байт юм л ийм өндөр хүмүүс. Энэ гоё тоглох шүү дээ. Энэ залуу амар ээ нөө. Одоо яг сэлгээний гол төлөг үзүүлээд эхэллээ. 145 оноо. Авцсан байна шүү дээ. 145 оноо. Houston-с 38 оновтой дамжуулт байхгүй. би бол одоо шинэ бөмбөг шилжиж байгаа. Тэсэргээр нөгөө л Rockets-ийн асуудал нь нөгөө л Тари хийсэн Jabari гэдэг нөгөө бүрэлдэхүүнээ гаргацсан холбогчгүй гарч ирэл 25 оновтой дамжуулт буюу 25хан тоглох нь нэгнийхээ тоглолт 100 тоглолоо гэж бодоход 4-1-нд оновтой дамжуултаа санаа авсан байгаа байхгүй. За юу Spurs л угаасаа мундаг байна те. Houston ер нь урд чугамд нь ер нь тоглогч ер нь хэд байгаа юм бэ? Яг бүр цэвэр холбогч гэхээр Holiday л байгаад байгаа. тэгээ шилэхгүй. Тий бүр холбогчоо боли бүр урд чугамны тоглогч гингүүд Shep тэгэхээр ахаад нэмэгдээ Shepard Amen Thompson хоёрыг л гэдэг байгаа. Spurs өөрсдөө бол Amen Thompson-ыг урд чугамны тоглогч гэдэг байгаа. Houston. Тэгээд яг Коги орж ирж байгаа. Коги бол цэвэр хамгаалагч. тий ер нь бол ерөөсө Houston-ийн чи урд чугам нь ерөөсө аюу хэцүү байл шүү дээ. Тэгээ Вамлет гэмтээд бүх төлөвөө нураацсан л да яхахгүй. Вамлет хийсэн бол яхахгүй арай. Дэйсэн бас урч юмны л гэдэг. Бүгэн шил тийм шүү дээ. Ийсэн бол хэцүү шүү дээ урд чугам. Өндөр шүү дээ хийсэн. Өндөр. Тэгээ ууг нь Houston-гийн ингээд цаасан дээр байгаа хүмүүсийг харахаар ууг нь хамгаалт харагдаад байгаа.
Тий. Маш сайн хамгаалж явах хэрэгтэй баг. Тэнгүүд энэ баг ерөөсөө ингээд юм хүчээр л оноо аваад байгаа байхгүй бүр ингээд бярдаж л оноо аваад байгаа. Тэрнээс яг ингэж Кевин бөмбөг Дурантын шилжиж уур мэлжиж чадвараар, дамжуулсан. Сингүүний уур чадвараар л оноо аваад байгаа гэж ойлгож Тийм Сингүүний уур чадвар ч Сингүүн баг ингээд бүр ноцолдож жагаад аваад байгаа байхгүй хүчээр зууралдж жагаад аваад байгаа байхгүй. Тэгэхээр яаж одоо Сингүүнийг тэгж зууралтвал зовоохгүйгээр оноо авах уу? Яаж энэ шидэгчнэрээс сулж шидүүлэх үү гэдэг. Тэгэхээр чинь ялчгүй хөтөлбөр ярьж байгаа урд шугамны холбогчийн асуудал болчиход байгаа. 25хан оноошоор амжуулт. 38 Spurs. Энд дээр зүрэн гарчиж. Тэгэхээр нөгөө нэг чадвартай тоглогч байгаа ч гэсэн бөмбөгийн хуваарлалт, тэр тоглолтын хэмнэлийг удирдах чадвар ч гэдэг юм уу. Тэр холбон тоглогчоос айгүй шалтгаалдаг зүйлүүдээр Сантос биш Хьюстон гэж ялчгүй очил дутагтаалууд байсаар л. Тэнгүүд Хьюстон энэ жил ингээд баг ингээд тийм бүсийн финал руу хүрхээргүй болчих харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд Хьюстны хувьд дараа жил за энэ жил бол яг ингээд энэ жилийн дутуу юмнуудаа ойлгочлоо гэдэг дараа жил ингүүд манай KD чинь дахиад нэг нас нэмэх гэдэг. Хьюстон боломж байгаа гэж үзэх юм бол ерөөсөө Кевин Дурант, Сингүүн хоёр бүр өстой үнэхээр 40 10 ч юм уу тий. Амар сайн тоглож ижил. Хож хитрхийг ачаал үрж ижил нэлээд амжилтанд хүрэх боломжтой болчиход байгаа. Одоо ингээд San Antonio Spurs багийн матчапуудыг хараад плей-оффт ингээд төсөөлөхөөр Denver OKC зэрэг багууд дээр өмнөх дугаард бид нар ярьсан ер нь хожих боломж магадлал ер нь юу вэ? Таны хар. Аль багийг. Одоо ер нь өөр NBA-ийн ер нь Spurs аврах авах магадлалаар OKC-г ард орчлоо л доо. Хоёр гэсэн үг шүү дээ тийм. Яг плей-офф гэдэг юм дутах юм уу? Тэгэхээр OKC бас залуугаараа төрүүлчээд байдаг. Дутахгүй бах уу? Тэжээч одоо Fox байна. Harrison Barnes байна. Тэ. Тэгээ нэг баг. Тэр хоёр л байгаа юм шүү. Плей-оффын туршлагатай гэвэл. За Luke Cornet байна. Тэ. Өөр туршлагатай. Cornet яг плей-оффт тэгж бүр айхтар гол байгаа. Байхгүй. Тэгээ яг туршлагын хувьд бол тийм. Гэхдээ одоо Oklahoma City чинь таандар чинь тэр нөгөө нэг бүсийн финал биш. Тэг бүсийн финал хүрээгүй те. Тэрний өмнөх тэр 2 дугаар шатнд тэр болсон те. Тэр жилдээ л ер нь Oklahoma ч ер нь амар л байсан шүү дээ. Тэ? Мултарцсан те нэг туршлага дутцсан. Тэгэхээр энэ жил бас San Antonio магадгүй юм байна те. Амар байсан хэрнээ. Туршлага дутцсан шүү те. Тэгсэн. Тэгээ дараа жилд нь аврах гэсэн. За OKC энэ хоёрын хойшлоочлын зүрх 2.5 болж ойртсон байгаа. Тэгээ бүсээ тэргүүлэгч боломж Spurs байгаа. Учир юу гэхээр OKC хамгийн хүнд хуваартай байгаа багуудын нэг юм байна. Үлдсэн тоглолтуудаа. Spurs хамгийн амархан хуваартай байгаа багуудын нэг гинэ. Тэгээ одоо ингээд нэг форм харах юм бол Spurs дэшээ гарах магадaltaй тийм. Нэгээр дуусгах боломж байна. За харин Minnesota-гийн хувьд ер нь 3 хадгалах магадлал бас байна. Тэгэхээр Spurs бас хоёроор арчвал нөгөө өдрөлт жоохон эвгүй байгаа даа. Миннесотатайгаа 2 дугаар шатнд юм уу таарах бас аюул байна. Гурлууч Денвер ч ордгүй юм уу? Гурлууч орж бас болно л. Гурлууч 3-аас 6 за 7 дугаар байр ч гэсэн дээ. Ойрхон тийм ер нь. Би бол Денверийг бол энэ чинь зангаргаараа гурлуу орчих болох. Тэгээд тэр нөгөө гурав бол яг тэр Хьюстонд асуудал их байгаа хэрнээл амжилт нь сайн байна. Тий одоо ингээд хожих хэвээр байгуулаа хожил яваад байна. Харин тийм. Судалтай байгаа болохгүй байгаа юм харагдаад байгаа юм нэ. Намайг үнэхээр Phoenix Suns баг гайхал чадж ш. Харин одоо энэ үнэхээр аргатай тийм. Lakers бол яалтчгүй ингээд хамгаалтын асуудлаасаа болоод нэг асуудал байгаад байна тий. Тэгвэл Houston болохоор ингээд нэг юм холбогчийнхаа амархан оноо авахгүй бүх оноог хүчээр хамаг бяра дуусгаж яж. Эсвэл Дурант нэг эсрэг нэг тий. Тэг бүх оноог шуудгнаас аваад байгаа байхгүй. Батрид нь орогдоод байна тий. Phoenix одоо нөгөө Dylan Brooks нь байхгүй болчиход тахад хожоол. Dylan Brooks нь согтуу машин барьсан сураг байлаа. Одоо ирнэ шүү дээ. Тэр чинь 4-7 хоног гэсэн 2-7 хоног өнгөрчөөд шүү дээ. согтуу машин барьсан. Одоо яг нөгөө яг плейний ганц тоглолтын дээр Clippers-ийг жишээ нь хожоор харж чадж байна Phoenix-ийг. Шатлгүй яах. Phoenix шүү дээ. Phoenix. Ер нь Phoenix Clippers 2-7 амлах тий. Phoenix чарын бүр 6 дугаар байр руу хүртэл үзээд байгаа байхгүй. Тэр яг плей-энд бас байхгүй тодорхойгүй шүү дээ. Нөгөө 6-ыг нараа унчихгүй л болоогүй ш найдаа. Гэхдээ Lakers нэг тийм хожих хөстэй байгаа хожоод байна тий. Хожих хэвээр байгаа хожоод яг дээгүүр явж байгаа багуудаа хожиж. Тий. Жижиг багууд бол нараа үзүүлсэн дундаж байгаа даа л гэсэн. Плей-оффт орох юм байна гэж юу?
Ер нь нэг тийм эхний 3-аас хоошоогоо ингэ асуудалтай байгаа гэдэг тийм. Тэгээ хоорондоо айгүй ойрхон байна. Дээр доор орох магадлал өдөртэй л. Чихний 3-аас 3 дахь Миннесота шүү дээ. Гэхдээ би Денверийг 3 гэдэг шүү. Тийм бахаа ер нь. Денвер гимтэл Тэгээ Жамал Мурray гимтсэн шүү дээ. Гимтсэн. Бас ер нь сар байх байж магадгүй болчиход байна. Плей-офф. Энэ жил ер нь айгүй хэцүү Денвер ингээд ороо бусгаа яваад байна. Ингэж чад бүгд ирүүл явчвал би Денверийг Спурсыг хожил гэж боддог л да. Бүрэн бүртгэнээр байвал. Денверийг Спурсыг хожил гэж боддог. Плей-оффын Денвер ч амар штэ. Нодлон ер нь амар муу байсан мөртлөө л OKC-г явуулан гаал алдсан штэ. Чи чинь сая тэгээд Жамал Мурray байхгүй Денвер юу? Нэг ороо бусад бүтэн багаараа гэвэл гээд ахгүй. Намайг бүр ингэ унгааж хачаад буцаагаад дэмжээд байна. Нөгөө тал нэг ч яваад байгаа OKC ч бас тийм байгаад шүү. Яг нөгөө 3-аар гарахт л хэлээд байхгүй уйлралд. Ер нь гэхдээ Оклахома, Денвер, Спурс 3-ын 1 л бүсийн авар болох гэдэг тийм. Тэр батгах уу? Миннесота ч ямар ч гимтэл бэртэлгүй. Өөр баг цоорж гарч ирэх гэвэл энэ 3-ын 2-ыг нь хожих хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ өөр хэн нэгэн одоо Баатар гарч ирэх гэж бодвол Миннесота л байж байна гэж санагдаж байна. Тэгээ энэ 3-ын 2-ыг нь хожих хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр Миннесотач байхгүй. Энэ 3-ын 1-ийг харин зайлуулж өгөх баг нь Миннесота байхгүй. Нэгийг сайхан зайлуулж өгөөд өөрөө тийм ээ. Ер нь нэг тэгдэг шүү дээ. Гэтэ 2 жил дараалаад бүсийн аврагт л үлдчихээ зү Миннесота ч тэгсэн. Нэгийг зайлуулж өгөөд зам цэвэрлж өгдөг шүү дээ нэг. Тэгэх гээд байдیں۔ Тий. Зам цэвэрлж өгдөг. Миннесота яг нэгэнд нь гай олж магадгүй шүү. Тэгээ тэрэн дээрээ өөрөөсөө нэг төрүүлсэн юм шиг баярлаа л тэгээ дараагийн нэштэнд аваад хэлчихээд өгдөг нэг тийм асуудал. Дараагийнхаа нэг цувралыг шууд 2 талбайдаа хожигдож эхлэдэг өөр. Сон дэгдэг тий. За энэ үрээд 2 дахь хэсгээ завсарлуулъя. Тэгээд дараагийн хэсэг дээр дорн бүсийн багуудын талаараа хэдүүлээд хэлэрэнгүй. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Future of Lifestyle, Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Toki PKM-ээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Toki-гийн PKM-ийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-ээс лиг рүү орон PKM-ээс тоглолтоо таамаглал бэлгийн хож.
Нэвтрүүлгийн Platinum Event төгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Тэгээд татамрал үзэгчтэй NBA Tokyo 21 дугаар хүрч байгаа. За Дорн Псийн Орландо Magic Milwaukee Bucks багийн тоглолтоор энэ хэсгээ эхлүүлэе гэж бодож байна. За өнөөдөр өглөө болсон тоглолт. За Орландо Magic-ийн хувьд анхаарлын гадаа нь яваад л байгаа, гэмтэлтэй байгаад л байгаа. Гэхдээ бас нэг дээгүүр авсан багуудад гай тарьж магадгүй баг. Мөн үү вэ мөн? Тэгээд Банкеро хойш гаргаснаас сайн байгаа, маш их сайн байгаа. Вагнер байхгүй тань холбоотой үгүй юу? Холбоотой ах уу? Франц Вагнер байхгүй. Джейлен Сакс мэдлээсээ эргэж. Өөртөө давхцаадах хүн байхгүй болсон учраас эрх мэдэл ирчээд тий. Тэгэхээр маш гоё трейд хийж чадвал болох уу болов. Энэ хоёрын одоо аль нь ч явуулсан үн хүрнэ шүү дээ. Алийг шийдэн. Банкеро болон Вагнер хоёрын алийг сонгоё гэж юу? Тийм Банкерого магадгүй авч үлдээд Вагнера явуулахад бас өөрөөр тий. Өөр байрлалын сайн тоглогч болж үзвэл яа тийм бэлээ. Тэгээ урд чухамдаа бол уг нь Бэйн, Антони Блэк, Сакс гэд хангалттай болчиход байгаа. Тэгэхээр төв хэрэгтэй юм. Вендел Картерыг сайжруулах хэрэгтэй юу? Вендел Картерыг сайжруулах хэрэгтэй шүү. Вендел Картер одоо яг энэ багт яг гараанд одоо эднийх ч бас яг хоёр янзын төвтэй шүү дээ. Гогоч нэг өөр төрлийн одоо зөвхт маягийн төв байхад Вендел Картер ч нэг өөр нь Гаффорд маягийн төв шүү дээ. Тэнгүүд энэ Вендлийг гараандаа гаргаад идэм билээ. Вендел ч юм бол ерөөсө гарааныхаа 5-8-ын байрлалыг ялцсан шүү. Ялцсан. Гого бүр заримдаа ротейшн ч байхгүй. Тийм тийм. Одоо Морис Вагнер ирсэн тий. Зарим тохиолдолд одоо зарим багтаа тоглож байхад Вендлийг зүгээр нөгөө багийн төв нь шахаад оноо авчиад байгаа хөөхгүй. Тэнгүү би тэрэн дээр Гого жишээ нь байсан бол гэж боддتي. Илүү биерхүү талаас нь тий. Вендл чинь бас бингүшээ үйлрэлд айгүй сайн байсан шүү. Тэгсэн. За Milwaukee Bucks бол ерөөхдөө унахаар шийдчих шиг боллоо. Өнөөдөр бол бөөн танихгүй хүмүүс тоглож байгаа. Одоо унахгүй гэж. Яг дараач өдөр тоглож байгаа Янс тэгээ амарчсан. Тэгээд нэг асганы Стефен А. Смит Док Риверсийн сүүлийн үйлрэл тэгээ зодог тайлныг хэлсэн чинь Док Риверс залжуулах шаарднаа тэр бол зөвхөн Стефен А. Смитийн бодлохоо гэд хэлсэн байлээ. Тэгээ багнаа хүн бол тайлахгүй л Болоогүй л гэдэг тий. болоогүй юм шиг байна л. Тэгээд Milwaukee бол яах вэ тэгэд. Уусаа. Дэшээ яваач авт тий. Тийш үү. Milwaukee-гаар яах тий. Орландо намаагүй дээрүүлгөө. Франц Вагнер Банкеро хоёрын асуудлыг уусаа энэ үйлрэл дуустал шийдэхгүй тодорхой. Баг ирэх үйлрэлч байх ахаа нөө гимтэл аваад яваад байна л да тий. Яг байвал яах вэ гэдэг imagine үүсгээд тий. Тэгээ Антони Блэк гимтсэн. Үнэхээр бүтлгүүл баг болчиход байна. Гимтсэн. Тэгтээ 35-28 буюу хожлын хожигдлоосоо 7-оор илүү гарсан. Дундаж харин сүүлийн хэдэн тоглолт хожижлоо тий нэлээд хожлоо тий. Орландо уг нь харин гайг байгаа маа яг бас үзүүлийн юу. Манай Жон Картер ч одоо тэгээд оронд байгаа юм уу? Антони Блэк орон тий. Жонте Картер. Жон Картер тий. Тий. Жон Картер яагаад авчирсан юм бол? Десмонд Бэйний жижигхэн хөлбөр шиг. Саксгийн тэнгууд нь л авчирсан юм шүү. Тэр үлрэл ашиглах гад. Бие борбор мурцаас аюу цэцтэй юм л тий. Десмонд Бэйнтэйгээ. Жон Картер яг Орландо Мэжикийн нөгөө нэг дасгалжуулагчийн тэр хамгаалтан дээр зөнгөсөн арга барил зохицох хэмжээний тоглогч л тоо. Коллежд байхдаа ч гэсэн ер нь бол
энэ хамгаалтаараа NBA-д орж ирж байсан. Тийм. Бөмбөн дээр pressure хийдэг дарамт хийж үзүүлж хамгаалах айгу сайн тийм олбогч байхгүй. Тэгээд тийм багч энэ багт энэ сэлгэнд байж ихтэй зүгээр. Нэг даатгал иншуранс маягаар байж идэв шүү дээ. Тийм олбочлчод байгаа байхгүй. Шидэлтэнд сайн тий. Шидэлтээ сайжруулсан. NBA-д орж ирснийхаа дараа тэгжиж ажилтаа байгаа. Тэгэхгүй бол ерөнхийдөө бас тийм сайн байгаагүй. Дараагийн тоглолтын том Detroit Pistons Miami Heat багтай өнөөдөр тоглолоо. Pistons 3 дараа ажигдсан байсан. 4 дараа. Энэний өмнө 3 дараа. Гэхдээ үлдсэн тоглолтуудын хувьд тунд авгүй л юм. Яг 4 сар жоох аюу. 3 сар дуустал. Канахайм нэг тоглолт өнжөөд буцаад энэ тоглолтын дээр орж ирсэн тийм. Энд дээр Осор Томпсон нь байхгүй юу тийм. Осор Томпсон ингээд 3 тоглолтоор л өнжиж байна. Гэмтсэн шүү дээ. Аа. Тэгээ байхгүй болохоор хожихгүй тий. Байхгүй болохоор ч. За Майами чинь одоо дорн дүс Миннесотагийн хийдэг ажлыг хийх гэдэг нүггүй юу? Энэ жил хийхээр шийдсэн. Нэг том баг нь Зоригтой болсон гэж байна. нэг том багт нь бол өстэй том тэг болох гэдэг нүггүй юу? Харин одоо эхнийшд нь шууд Бостонтой таарч ясаа тийм. Яах гэдэг. Үзээд. Өшөлтөө үз. Эхний шатнд Бостон гол очихгүй. За. Яг Бостон зүгээр. гол очихгүй. Энэс эзэн өөрөө гэж Бостон очих баяр. Pistons гол очих. Pistons гол очих. Нью-Йоркийг бас хожиж. Хож чадахгүй нь ялны. Бостон. Ганцхан юм уу? Дээдлийн 3-аас бол доотлын 3-ын байрал дээр гарна шүү дээ. Доороос хож чадахгүй баг байгаа юм уу? Доотлын 3-ыг бодож яах юм доос доороо 3 байгаа юм чинь. Ганцхан л Бостон юм уу? Дээдлийн 3-аас бол Бостон гол очих. Шууд Бостонтойгоо бүсгүй финал Гараач. Кливлендийг яах юм? Кливленд гол очиж байна. Тэ. Танаа филэд хожих баг байна уу? Байхгүй шүү дээ. Юу. Тэгээ бүсийн финал. Плей-оффын 8 багаас эсвэл дээдлийн Нөгөө 7-оос хожих юм байна уу? Нөгөө 7-оос байж шүү дээ. Чи юу юм бэ? Бүсийн финал гараад Баатлер байсан бол гээл Майами шийдэж. Энэ бол нөгөө одоо орох хэрэгтэй шүү. Тий. Яг үнэ. Яг маань бол асуудалтай байна л та чаас. Үнэхээр гинтээд байна л та. Эднийх Асуудалтай байна л та гэдэг энэ баг нод асуудалтай дээр л ингээд яваа. Эднийх шиг тэгвэл яг хожихгүй баг альчих. Эднийх ч одоо танах ямар багийг хожихгүй? Эдний багийн онцлог хинч байхгүйсэн нөхчдөг ийм систем. Манайх бол яг гол хоёр тоглогч дээр тулгуурласан систем. Нэр шүү. Нэг нь байхгүй бол хэцүү. Эднийх бол хинэнч байхгүйсэн ямар ч хаймын байхгүй бол явж нөхөл тоглолч нь Адибайн байхгүй бол Келвер нь ганц тоглолт мол ямар ч асуудал. Тэгээд манайх бол супер тоглогч. Норм Паул байхгүй бол Хирон 20 оноогоо авчин гэдэг ингээд нэг юм. Өнөөдөр Майами тим бүрдэх та энэ үнийг харж ирсэн үү? Гарднерыг хэлээд байна. Харж байгаа. Гарднерыг хэлээд байна. Онцлог нь тийм байна. Килс. Trevor Keels гэдэг. Trevor Keels. Одоо ийм Бостон ч гэсэн тийм. Тийм бай. Тим юм байна. Бостон одоо Браунгүй ч гэсэн хожоод байгаа байхгүй илрэлт. Яг Браун нэг чирээл хоёроор яваад байгаа бас юм биш. Одоо ер нь тэр том багууд чинь тийм байдаг байхгүй юу? Харин тэгээд Нөгөө талд OKC заяа Бас яг тийм. бас шей байхгүй, J Dub нь байхгүйсэн ч хождог байхгүй юу? тэгэхээр ийм багууд л ер нь аврах магадaltaй. Эдний огт болохоор яг цаг тулсан газар лидер байхгүй байгаа. Болохоос бусд нь багт. Эдний огт болохоор тимч байна. Сая лидер нь ирчлээ. Тэгээ нөгөө лидер нь ч өөрийгөө харуулчлаа гэх хоёр ингээ сайн лидертэй байгаа байхгүй. А тэгвэл Spurs танаа болохоор Spurs шүү дээ тий. Wemby авахгүй бол хэцүү. Тэгэхээр Spurs-ыг би төрүүлнэ гэдэгт эргэлзэж байгаа байхгүй. танаад бол яг юу байгаа? Манайд болохоор лидер нь байна, бусад юм нь байхгүй. Ямар лидер? Макси Эмбит хоёр нь байхгүй. Тэгвэл бусад юм нь байхгүй. Бусад энэ багийн тэр яг Age.com байхгүй. Энийг ч орж амьдрал чи нэрээ бараад. Максиг эмтсэн шүү дээ. Яа. Харин тэгтээ гайгүй. 7 хоног л тоглохгүй. шийдвэрлэх мөч Энэ ямар Энэ манайхтай энэ Detroit Pistons Detroit энэ хүн Кейт Канемтэй холбоотой байсан чинь Кейти стат нь буурчлаа. Хагсаанд гарч яхад Кейттэй холбоотой байсан байхгүй юу? Энтони Эдвардс Кейт Миттэй холбоотой стат байлаа. Тэгээ одоо Макстэй холбоотой болсон юм. Максиг талтай. Энэ өмсгөлтэй бүр амар гой харагдчихжээ. Айрсан шүү. Энэ угаасаа сикс хамгийн гой өмсгөлтэй. Яг Максиг тоглоомоор л ингээд болохоос дотроо хүлэн зөвшөөрсөн байгаа хоо. Энэ гол нь хардаад ан залуучууд байгаа байхгүй Жамал Мурийг гэс тооцвол. Тийм ээ. Одоо клач үе. Тэгснээ бүгдээрээ ингээд 60% мөвтөд тавтлаад байгаа 8 шиг таваад байгаа. Тийм ээ. Чи хоор үзүүлэлт байгаа юм байлээ. Шийдвэрлэх мөчөд байна тий. Шийдвэрлэх мөчөд буюу сүүлийн 3 минутанд оноо 5 онооны зүрх. Эдвардс л өгөх юм биш үү? Эндээс чинь Эдвардс л өгөх юм биш үү? 67 өвтэй хэр чинь. Амар уул сарны стад. Максиг ер нь бол 70% 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
нэгээс нэг хамгаалах ямарч боломж байхгүй. Амар хурдтай. Энд ер нь одоо 3 шидэлтэн сайжирсан. Максыг яах вэ? Одоо энэ гой тоглогчийг яах вэ? Дараагийн юм бод. Нөө амжилт үзүүлэх баг руу ер нь явсан дээр. Харин нэг хэцүү багт байгаад байна. Тэр баг нь юу ч гэнэ үү? Юу ч хөл юм байна. Тийм. Одоо зүгээр Купер лидерээс өөр байхгүй юм гэн яатсан ч гэнэ үү? Нөгөө багууд нь бүх хинч байхгүй байсан тоглоод байна гэдэг уурлаа хадлаа. Купер флагтай хослуулах хэрэгтэй шүү. Ирээдүг нь бодсон дээ. Тэгээ ургацгаа яах юм? Ургацаг бол алан штэ. Ургацаг чи одоо ингэ ургацаг чинь карьер нь дуусахад одоо энэ Derek White-ийн тогтоочод байгаа хаалтын амжилтыг эвтэнэ. За. Хоёр SG-ийн барилт дээр Хамгийн сайн блог хийдэг тоглогч. Одоо Wade-ийг Derek White эвдсэн штэ. Derek White-ийг ургацах маань эвдэх. ургацаг байна. Ирээдүйн тийм цаах. Үнэ те. Ирээдүг гэрэлтэй. Ирээдүг гэрэлтэй та нар ингэж л. Ер нь ховор гарч байгаа багаас ярихдахгүй байгаад нь баяртай байна. Ер нь ховор гарч байгаа бас яг үнэхээр Miami-тээс илүү апсет гарах боломжтой баг филээ шүү дээ. Яг плей-офф хараарай. Miami-т яах вэ гэдэг жил болгоо ингээ аашаар төрүүлсэн хүмүүс айдас төрүүлсэн баг. Зүгээр л өөрийнхөө багийг багтаа шүү дээ. Заавал Miami авчаад ярьж байгаа. Үгүй Монгол хүн шүү дээ. Miami-гийн үнээр өөрөө филийг дайрсан. Филийн талаар юу ч яриаг байхад дугаар оруулган дээр байсаах өдөөд байгаа. Данц хоорондоо таарахгүй л хоёр муу аа гэсэн юм да. Ер нь бол нэг Уг нь хооронд нь үзүүлчих ихээр үү? тийм ер нь бол Яг зөв хоёулынхаа өмнөс орхоод уралхаад аваад байгаа. дайраад жоохтой зүгээр яг өнөөдрийнхөө энэ усны сав үгүй юу гэдгийг биш энийг фирмний саваа гэж яриад байгаа аахгүй юу зарим үед нь тэгэхээр нь хэлж байгаа. Тэгэж би бол Miami-ээс хүлээлт байхгүй гэж хаад өнгөрсөн дугаараас эхлээд одоо өөр болж хэлж. Одоо бүсний финал Бостонтой болчихсон. Баясаа угаасаа албаар зөөр нэг багийнхаа хил амыг дарж байгаа. Тэгээ нөлөө автгүйхээр ярьж эхэлсэн. Манай угаасаа Бүтэн өдрөшөөгөө ярьсараа бүтлгүүч. Би ерөөсөө аврагын хэмжээнд юу ч яриаггүй шүү. Чи ингээ сая харахгүй юу тэр Канахеми юм дээр л хүртэл Максыг дөрөв. Клаш мөчтөр нь тэргүүлээд ороод ирсэн юм яах вэ? Сэдв олдохчихсан бол зургийг солих хэрэгтэй байсан. Зургийг нь бол би тэгсэн үүлээ хийчихэж байгаа маа гэдэг. Үүлээ хийчихэж байгаа штэ. Үүлэгийн буруу юм байна. За. Нэг хүү ажралтай байна нүгөө юу? За бас хоогоор нөгөө 8-ын гол өрсөлдөнд байгаа баг. За 3 тоглолт болсон те эренгүүтэй. Хэдэн оноо юм бэ? Аль оноо нэ? Бараг 21.3 нөхаа. Тийм 26 мянга юм уу те? Тэгээ Кумиг угаасаа яг хувийн ур чадвар бол сайн шүү дээ. Тэгээ Атланта ч тэртээ Куминга дундуур нь 3 тоглолт орж ирэл гарсан болохоос нийт ер нь Атланта ч сүүлийн 7 тоглолт тогтчоод илүү. Тэгэхээр бас яригдах хэвээр одоо хойгоор яг одоо ингээд ийм багууд байгаад байгаа гэдэг нь эхний шатнаас эхлээд плей-офф бас сонирхолтой болох гэдэг нь гоё юм л да. Хинж плей-оффт орсон. Амархан биш те. Хавар гарсан баг. Атлантаг ер нь жоохон таарахгүй байх нь гэсэн чинь сүүлийн 7 тоглолт айгу сайн байгаад. Винсент ч ямар сайн тоглогч байсан юм бэ? Винсент сайн байгаад байгаа гэдэг сони те. Тэ хаана очиж болохгүй болж харагдаад байна те. Тэгэхээр инхээр Редиктэй ярих шаардлага таваас те. Бас Редиктэй тийм ээ тий. Бас тэгж бас болно те. Одоо нөгөө түрүүн туршлага яриадсан ш та. Тэгсэн чинь Мич Джонсныг бол туршлагатай гэсэн. Редик бол жинхэнэ утгаараа туршлахгүй юм байгаа байхгүй. Яг жинхэнэ утгаараа. Энэ Атлантад бас дутагдаад идэг ирч хүчийг авчирж जैन. Тэгээ угаасаа нэг газраа болохгүй байсан газраа хэцүү байж байгаад нэг сэтгэлээ уудалж байгаа юм шиг л мэдрэмж авч байгаа. Атлантад байгаагүй ирч хүч гэж Атлантагийн залуучууд бүгдээр авъя. Тийм. Тэгэхээр тийм биш зүгээр яг одоо ийм юу гэдэг. За ямарсан Кумингагийн тоглолт бол Атланта Хоксын тоглож байгаа гэсэн үг тохирж ийн гэсэн үг тийм. Атланта Хокс бүх юм нь яг 50% байна. Хожигдол авсан оноо, эсрэг багтаа өгсөн оноо. Гэхдээ энэ ганцхан энэ үйлрэл сүүлийн жил ингээ үргэлжлүүлээ л тийм факт байлаа тийм. Тэгээ энийг зөрөөгөө яаж уг нь миний бодлоор гаргах хэвээр яаж сайн талаа давуу тал болгох хэвээр ингээд хамгаалтан дээр илүү сайн ажиллах хэвээр төвлөрөх хэвээр болов шүү дээ. Атланта Хокс явахдаа амар сайн оноо авч ийн, оноо авч чадвартай тоглогч зөндөө байна. Гэхдээ айгүй мундаг хамгаалан тоглогч нар зөндөө мөртлөө яг багийн тэр хамгаалтууд системтэй хамгаалт гэсэн үг. Нэг тоглолт байна тийм. Шилчээд нөгөө тоглогч нь дагаж шилчээд энэ хамгаалтан дээр л гол сул тал нь байгаа юм болоо гэж бодож байна. Атлантад тэгээ сүүлийн тоглолтуудыг харах юм бол яг хойр бол жоохон хөнгөн байсан шүү дээ. Тэгээ энэ дунд сайн багуудад хожигчод байгаа юм заяа. Шарлот, Миннесота, Шарлот дахиад нэг Майами.
Муу агуудыг хожоод авахгүй юу? Вашингтоныг 2, Бруклиныг 2, Филиг 2 гээд, Милоки гээд. Эмбит тоглоагүй маа. Зүгээр стат авах юм бол тийм баа. Зөвхөн Атлантагийн зүгээр юм нь ирээдүгөө аяга гоё өөрчлөлтчлөө. Би бол тэгж л харж байгаа. Яг ирээдүйд аюул тарж болохоор ингээд яг одоо нэг амжилт хаан гарж ийн тэрийг үлгэрчлэх боломж нь босдоогууд нь одоо аяга орчин үед арай нэг өөрөөр ажилладаг болчиход байна л да. Тэр утгаа OKC-гийн систем болоод байгаа учраас багуудсан бүрдгүнээ залуу ирч хүчтэй болгож гэж байна. Дээрс нус их нуруулыг урт хүмүүс байгаад байна л да. Энэ Атлантад нэг тийм нөгөө автобусны жолооч гэж яриад байдаг тэр хүн л алга тий. Энэ жилдээ бол угаасаа амжилт хүлээгээд ирэхгүй бах. Джонсон маань сайн тоглогч боловч яг одоо жишээ нь бүр дэшээ жолооч мөн үү гэж. багийн одоо лидер биш юм тий. Лидер биш, холбогч биш. Лидер байсан юм л да явуулсан сая тэр янгийг. Тосны жолооч Лидер болж болно шүү дээ. Магадгүй цаг хугацааны арай болоогүй байгаа бах тий. Тийм баг. Зөв би бол болчоосоо л гэж үзэж байгаа. Джейлен Джонсон, Куминга хоёр зүгээр ирээдүйд ингээд жоохон давхцал яах вэ? Зөв Джейлен Джонсон л байгаасаа л гэж үзэж байна. Яг нэг нь Куминга тэгж Джейлен Джонсон шиг бөмбөг эзэмш тоглохгүй л дээ. Одоо найруулга маяг юм хийхгүй л гэсэн. Илүү оноо авах чиглэлдээ илүү анхаарал тавьж гай баглагч. Тэндээс тэлгээс хэрчлээд байна тий. Одоо харин Кумингагийн сайн тоглолт нэг тоглогчид сөргөөр нөлөөлөд эхэлчлээ. Рисаши гэдэг тоглогч сөргөөр нөлөөлөд минут нь багасаал эхэлчлээ л тий. Рисаши гэдэг тоглогч. Уг нь драфтын нэг байгаад байдаг тэгээд. Шашин шив баасталсан. Хөө Яалтчгүй тэгээд тоглохооных нь одоо тэр таалант уур чадвар нь яалтчгүй Куминга нь илүү болчиход байна л дээ. Рисачи одоо хүртэл түүхийгээрэл байгаа. Түүхий. Хөгжсөн байх хэвээр байдал тий. Өнөөдрийн бас онцлог тоглолт яа харахгүй энэ өдрөлд маш сайн байгаа хоёр баг буюу Phoenix Suns, Charlotte Hornets багууд хоорондоо уулзраад таарлаа. Тэгээд энэ хүртэл Charlotte үнэхээр гайхалтай тоглож. Бостны хүртэл яаж хийж байгаа юм бэ те? Жинхэнэ багийн тоглолт үзүүлж байгаа хоёр баг тий. Аха. Тийм шүү. Ер нь бол тоглолтын өмнө маш олон хүмүүс асуухад ер нь бол ихэнх Charlotte хожино гэж хэлсэн. Энэ тийм хажууд нь нөгөө Dylan Brooks байхгүй гэж өнөөдөр энэ тоглолтод Grayson Allen өнжөөд тэгээд нөгөө төвийн тоглогч нь Mark Williams нь байхгүй. Малвач гарцсан шүү дээ. Малвач Игодоро гэж хоёр тоглогч ашиглаж байгаа тийм. За өнөөдөр Charlotte Hornets багаас Lamelo бол багаас хамгийн өндөр оноо авсан. 21 оноо. Эсрэг багаас Devin Booker, Jalen Green. Энэ Jalen Green, Devin Booker, Grayson Allen, Brooks гэдэг эдгээр тоглогчдыг яаж ингэж гоё ашиглаад байна. Тэр Gillespie ч гэсэн ер нь нэг төсөлтөө дүү маягийн тоглогчд байгаа юм. Яг нь Jalen Green бол угаасаа л яг ийм нөгөө хар ажлын тоглогч байсан юм л да. Тэгээ тэрүүгээрээ л ашиглаж байх шиг л байна. Тэр ялгаагүй хинж гарсан багийн системд яваад хар ажиллаа. Тоглохооны тоглогч байгаа. цэвэр тоглолт. Jalen Green гинэ. Үгүй. Нөгөө талынх нь нөгөө Green-ийг. Josh Green-тэй хамт байдаг. Манай Jalen Green яг вэ орж гарна штэ. Стаа орж гарна. Тэгээ одоо яг саяны нэрүүдийг ингээд дуртахаар хоорондоо нэг хайхтар сайн зогцохгүй юм шиг. Тий, айгүй амар жижигхэн тоглож ирээд. Тэгэнгүүт энэ жижигхэн тоглогч нар чинь гараад ялаад хожоод хамгаалаад ирнэ гэдэг чинь энэ багийг нэг өдөртөж байгаа хүн айгу зөв өдөртаад тэгээ тэр хүнийхээ үгэнд л одоо маш сайн ороод юм гэсэн үг шүү дээ. Ямар нэг би гэсэн юм байхгүй бид гэсэн үзэлтэй ч юм уу тий. Одоо л Devin Booker-ээр маш их бахархаж байна. Бахархах сэтгэл улам байна. Тэр бага эсүүд нь хайж авсангүй. Тэгээ үлдээд өөрөө ингээд лид хийгэн гутаа бага плей-оффт одоо оруулчихвал үнэхээр гоё л байна. Орчосоо л гэж хүсэж байна одоо бол яагаад юм байх вэ? чинь яг үндэ ингээд жижигдээ бас биш байд юм байна тий. Тэр багийн нэрс томдоо биш байд юм байна. Яг ямар хүмүүсээ яаж тоглож яаж удирдах гол нь тэрийн удирдлагын доор хүмүүс яг ажиллаа яг яаж хийх ёстой нь хамгийн чухал болчиход шүү дээ. Devin Booker Америк нэгдсэн улсын шгшэд бас том одууд дээр очивол тасгалжуулагч надаа ямар хамгаалагчсан энэ үрийг гэсэн би энийгээ хийнэ. Гэсэн ийм эерэг зүйлийг Phoenix Suns багт авчирж байгаа болохоор энэ баг нөгөө нэг хин хоёр нь явцсан. Durant томчууд явцсан тий. Тэгээ одоо нөгөө нэг залуучуудаа ингээ үлгэлээ ерөөхдөө лид хийгээ ингээ явчихаар. Гавьятууд тий гавьятууд явцсан болохоор. Одоо тэгэнгүүт Devin Booker жишээ нь гавьят гэхээр одоо нөгөө нэг хин нь одоо гавьят мөн ч юм уу тий.
Брэдли Билл. Брэдли Билл те. Мом. Став шүү. Ард түмний гайвтайсан шүү. Тэнгууд Бүүкер бол одоо жишээ нь Фениксээс яваад ямар ч багт очиод ямар ч байдлаар ямар ч үүргээр тоглох хэмжээний тим тоглож байгаа. Тэгээд дээрээс нь Брукс гэдэг чинь ерөөсө багийг сэргээдэг хүн юм байна. Тэгээ Билл ерөнхийдөө Брукс бол ер нь багийн лидер нь өөрөө хоёр талд идэвхтэй тоглодог ийм багууд амжилт үзүүлэхээс амар их байна шүү. тэр Хьюстон нодлон бас дийлдэхгүй амар байсан шүү дээ. Тийм Брукс нөлөө Брукс Мемфис ч гэсэн Брукс яваад хамгаалт муудаал унаал гэсэн шүү дээ. Тийм байна. Очин багаа сайжруулж чаддаг уу гэвэл одоогоор чадаад яваад байгаа Брукс. Тийм байна. Бат чаруулаад байна. Тэгээ одоогоор бол муудсан муу хэлдвэрэл. Тийм харин манай Джейлен Гринийг бол одоо яах хэвээр мэдгүй. Ер нь Феникс салгасан зүв бах. Джейлен Гринээс. Магадгүй. Гэхдээ ингээд сайн тоглуулад байвал бидэрсэн саяхан Ламела болыг баяртай гэж хэлсэн шүү дээ. Ламела болыг баяртай явах цаг нь болж байгаа гэсэн. Джейлен Грини одоо энэ зөвхөн оноо авалтаар л тус болж шít. Энийг бол хийчих хүн ханаас л ханаас болно. Тэгээ одоохонд бол Джейлен Грин. Тэг яг энэ жилдээ сайн сонголт нь. Энэ жилдээ бол яг ер нь бол тэгэл нэг залуу хүн оноо авдаг тоглогч ойлгож болно шүү дээ. За тухайн оноо авдаг тоглогч нэг юм шүү. Энэ ч салин өндөр хөөе. За энэ ч юу болж пөө тэр Майами чи 36 гэдэг. Оо чи юу вэ? 6 дээ. Ядаргаа. Би өгд Бостон гэж ярьсан болохос Майами гээх шүү дээ. Нөгөө хоёр огч яг 7-8 дээр ээж юм. За ихний дөрөв. За Hornets-д ор 6-с орчуул заа тэгээ. Манх ер нь 10 руу унах шүү дээ. Одоо ингээд Максигу Би бол 5 дээр дуусчихаа санагдаад байна. Майамиг 5 дээр. Торонто хуваар нь гайв байгаа юм уу те? Майамиг хуваарыг стандарт. Манай Орландо ч ер нь хоошоо 7 болоор руу явчих баг шүү. Тойрон дээр. Эдний огч нь хуваар ямар шаваагүй юм шүү. Ямар ч аваа. Хоёр юус аваа. Аялын тоглолт мод хамаагүй юм аа. Янз бүр юмнаас санаа зовдгоо өөрсдийнхөө л хийдэг. Яа. За авраг авах гэж байгаа хоёр багийн талаар ярьж байгаа шиг л ярьлаа. За яах вэ? Тэгээд одоо. Тэгээ дүүл чи одоо эртгэ шиг Майамиг тэр дээш 5 руугаа яваад Эртний шиг тэр Майамиг дэмждэг болоо одоо тэгээд. Шууд яваад чигээд. Тийм эхнээсээ тэр Кливленд Максигаа өгдөг. тэгэхгүй бол одоо энэ хараа чинь 7-8 дээр танахтай тоглох гэдэг шүү. тийм нөө. Эртгээ явах угаасаа. Тэгээ холдуулсан дээр үү. Яг ингээд 7-8 дээр гатчлаас аяг гоё юм болох юм. Гацхгүй баха. Манх доошо унана л та. Одоо ингээд гуруулаа байхгүй. За баярлалаа. Одоо Тэгэхээр унаа чаас танаа үргэлж ярихгүй. Плейофф талаар. Плейоффт орсон багуудын талаар ярихаараа ярий. За. Тэгээ те. Яаж Пол Жорж одоо хэдэн тоглолт үлдсэн? Одоо 9 Эсвэл манай баг энэ чигээр унчих واخа юу те. Яаж плейофф. 8 дугаар байраасаа унана гэж аахгүй юу? Тэгээ 10 дээрээс плейофф. 10 дээрээс Хоёр хожиж орно гинэ. хоёр хожиж орж үзүүлье гинэ. За дүүл бүр яа. Гүнхээр одоо гуруулаа байхгүй юм чи. Яах вэ? Хожихгүй шүү дээ. Тэр гурав үгээр угаас хожихгүй шүү дээ. Бодит байдал нь тийм байна. Макси Эмбид Пол Жорж Байхгүй. урагцаа 7 байхгүй. Ээжком бос гэмтсэн үү? Ээжком маргааш ирнэ. Маргааш ирнэ. Ингээд зөрөөд гимтэд байгаа байхгүй. юм те. Аац. Тэгээ бусад багууд цаанч нүбрэ мүбрэгээрээ хожоод байна. За тэгвэл тэгээд нэг хожиё. Нэг хожиё. Хэцүү юм байна. Би яриг бүгдийг өдөрдөд байгаа юм шиг л байх юм. Маргааш хожиж. За та баж байгаа сухантай юу болон маань эхлэх юм байна. За асуултаа шууд үгүй юу гээ. За манай асуулт. Тийм байна. За та хоёр хариулах юм байна. Зөвхөн тогтхооны самраа тэргүүлдэг тоглогч юм нэрлэнэ үү гэсэн асуулт байна. А хариулт нь Деннис Родман, Б нь Бак Уильямс, С нь Моуses Малон, Д нь Карл Малон. Бак Уильямс гэдэг нэр жоо хөндлөө орж ирж байна те. Бак Уильямс, Милон хоёрын нэг вэ л гэдэг. Би бол тэр Чи өнөөдөр хариулахгүй л та. Денис Родман. Би бол самбар дээр бол Денис Родман нэрэлцэхгүй нөө. Карл Мелом шүү те. тоглосон жил нь бага арай бага. Айгүй юм болоо. Моус Милон Нийт тоотал самбар юм уу? Нийт шүү, нийт самбар. Дундаж биш шүү. Тэгвэл Карл Мелон юм шүү олон жил. Дундаж шүү. Тэгээ довтлооны Дундаж нийт шүү уучлаарай. Тэгвэл Карл Мелон гэж довтлооны самбар гэдэг. Тогтхооны самбар. Моус Мелон гэсэн юм уу? Бак Уильямс, Моус. Зөвхөн Моус Мелон гэж хэлсэн шүү дээ. Моус гэж хэлсэн шүү дээ хараа. Тэр ингийн аргаар нийт тоглолтод 5 тогтхооны Тийм байна. самбар дундчилдаг гэсэн байгаа. Тийм үү? Ямар аяа. За хоёр дахь асуулт NBA-д хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчийг нэрлэнэ үү? Хамгийн олон тоглолт. Юу гэсэн үг юм? Леброн Джеймс биш юм уу? Сая болов уу? Сая филд гол гэсэн. Тоглолт Роберт Бариш байна. Карим Блю Роберт. За зүүн хэрэлтийг хатцгаая. Роберт. Леброн одоо 5 тоглолттой юм гүйцэхэд.
Тэгээд бүх цаг Леброн аль ч нь болцоог байгаа цус. Тийм ээ. Тэгээд бүх цаг Агуулж болоогүй. Тийм бүх цагийн нэг орсон доо. Шоп перчд гинтэйг үл гэсэн үг байна шүү дээ. Бүх Бүх тоглолчдод амар удаан баг. Энэ бас манай асуулт юм уу? Энэ сүүлийнх чи шүү. Карьертай хамгийн өндөр бөмбөг. Бөмбөг алд дунджилдаг Тоглогч Тэр гинэ. гейм. Яа, манай бөмбөг алдагчд байж шүү дээ, тий? Лука юм шүү. дунджилдаг гэхээр Карьертаа. Одоо ингээд өнөөдөр ингээд харахад дунд чинь тэр 5.1 тэтгэл. Лука Манай Вестбрук ч бас явна шүү дээ. би лука л гэж бодчих. За 5 Вестбрук гэж байна. За Лука. За. Трей Янг 4.2-оор NBA-г тэргүүлдэг юм байна. Лука, Вестбрук хоёр хоёулаа 3.9 байна. адилхан юм байна. Ер нь ойлгох юм байна тий. Гайгүй бас. 4.2 гэдэг чинь бас тэгэл энэ хүмүүс чинь бас ингээд яваад идэг юм шиг. 4.2 бол өндөр шүү. Харин өндөр. Өндөр. Гол болгонд 4.2 гэдэг чинь. Тэгтээ яг өөрөө нэг 10 ассист гэж болохоор. Тэр нэг 5-ыг л өгдөг гэсэн үг юм. Яг тэр нөгөө дамжуулж байгаа дамжуултууд нь дундуураа таслагдчих тий. Стил хийлгэж. Залж байгаа бол ер нь баг таслахгүй гэсэн юм. Тийм. Дамжуулт нь стил хийлгээд. За эдгээр тоглогчдын аль нь хамгийн ахмад настай вэ гинэ? Наач яав зөв асуулт би л мэд. Joe Ingles, Mike Conley. Одоо байгаа хүмүүс гэж Хамдууд юм биш үү те? За байж байгаа энэ өсөд Майк Конли чин хэдэн жил коллеж тоглосон бэ? Хоёрыг их сургууль Нас нь үст. Насаар шүү тэр чинь коллеж тоглосон байж байгаа драфтд орж ирсэн жилээ ингээд бодохоор нас нь арай өндөр болох гэдэг. Майк Конлиш надтай ажиллал та. дээ. All Horford. Тэгвэл би өгч. All Horford ах уу? Миний бодлоор. гэрийн юм. Jeff Green Horford хоёр л нэг үү. Би бол All Horford. English Jeff Green чинь биш үү? билүү. Westbrook, Durant хоёртой нэг жил орж ирсэн. Хөгшөө орж ирсэн үү? Коллеж ялаа. Durant 88 оных гэдэг. Durant чинь бол нэг жил. Нэг жил тоглосон. Jeff Green чинь Georgetown штэ. Аал Хорфорд Georgetown-аас нэг жил тоглоод орсон нь шуур. Одоо тэгэл Зүгээр яваад хариулт ирсэн. би өөрөө бэлтцсэн шүү Joe дээ. Ingles чинь яадаг вэ? Гэтэ Horford хаа. Horford ах. Би бол Joe Ingles. Horford 86 оных үстэй. За Horford, за Joe Ingles, Jeff Green 86 ууж магадгүй бас. Ingles биш ээ. All Horford ах уу? за Horford. Тийм хаа. Чийсэн. Би зөв нэг стат харсан юм. LeBron-аас Jeff Green 70 малын хоногор л дүү байсан бах уу? LeBron-аас хойш хамгийн Jeff Green олж All Horford. 86 87 Jeff Green угаас. Би нэг team stat харсан байсан. Ingles бол 88 билүү 87. 88 бах. Ер нь ойрхон баха тий. Ер нь саяны дөрөв ойролцоо дөө. хамгийн залуу тоглогч гинэ. Яа, за high school-ээс баг орж шууд. Dylan Harper бичигдэж байгаа юм шүү тий. Энэ жилийн Энэ драфт жилийн шүү дээ тий. Одоо яг одоогоор. Яг одоо. Дэмэн чи Европт тоглож байгаа. Трей Джонсон юм л юм байна да баг л. Trey Johnson уу? Баг л Трей Джонсон баха. Дэмин биш үү? Дэйм Бейли болов. Диомин Ace Bill гэж бас залуу хүн тий. Залуу хүн. За тэгээ угаасаа л бүгд л залуу хүн. За Трей Джонсон. За Хэдэн сарын зөрүүтэй л байгаа. Таавал та. тавтаа. Тийм. Dylan Harper. Trey Johnson. За Трей Джонсон За Trey гинэ. Johnson гинэ. Ace Bill. Бейли 19 200. 208 өдөрч. 20 хүрээгүй л шүү дээ. Хүүхэд биш. Нөгөө хэд нь зүрэг байгаа. Бейби царайт байгаа. 19 эдийн тоглож байгаа хөө одоо. Яг одоо 19 тоглож байгаа эдийн тоглож байгаа. Хамгийн залуу нь флаг л та. Албаар оруулаагүй ойлгомжтой шүү дээ. Аа тийм үү. Хамгийн залуудаа драфтсан тоглогч аль нь вэ? За энэ баг Эндрю Байн баха. Andrew Bynum уу? 18-аас 6 удаа. Энэ Жермин Жимэн өнөөлийнхийг эвдсэн. тийм Жермин Онил нэг юу лээ чаавс нь хитгэн өдөр байсан. Бас хэдэн өдөр. Хитгэн өдрийн тутуулсан. Эндрю Байныг яагаад гэж санаад байглаа баг 17 таа гэж яриадсан баг. Драфтад орж ирд. За 18 хоног 8 хоног гэсэн. Тийм. Тийм 8 хоног гэхээр 9 хоног л хитэрсэн. Хайцсан энэ уг нь манай Lakers төсөйг ш. За. За тэгээ яасан байж байгаас хунтаа ус тарсан уу ухаангүй ус тарсан. Хонтаа бүр зөндөө таалсан. Бүгдийг хариулахгүйсэн ч хоног гэсэн. Аа за. Нэвтрүүлгийнхаа асуултыг зөв тавуулж төгсөн нэ. Өөрөө өгсөн нэр. Тэгээ өөрөө уг нь асуулт бэлдээд биднээс асуугаа тэмцээн зохиогоод шагнал магнал өгөх гэж эхэлж ярьж байгаа. Тийм. Тэгээ тэр яриа болж үлднэдээ та мэдчихэж байгаа. Ямар шагнал өгөх юм? Мэдхгүй тэр мөр нь бол хамаагүй. Үгүй шагнал нь ч бүр байлээ. Асуултаа л бэлдмээр байгаа байхгүй. Тэгээ өөр мөрийнх нь нэрээр нэрлэж. Яг Аа асуултаа бэлдэхгүй байгаа юм уу? Яаж хай нэвтрүүлгээр Гэхдээ яд ирмээр. Оо за. Нэг удаа 21 дугаараас нэг удаа асуулт бэлдэж ирсэн.
Нэг удаа бэлдээд ирсэн юм. Нэг удаа бэлдэж ирсэн. Яг өдөр чинь ингээ хэлж Тэрийг нь зихтэй үүлээ бэлдсэн. Тийм л баг тий. За манай нэвтрүүлгийн саний булангийн түүх бол нэг юмэрхүү те яаж үүссэн бэ гэдэг нь. Тэгээд дараа 7 хоногтоо 22 дахь дугаараа эргээд уулзъя. Дараа 7 хоногт баг ирчих واخа те. Саний ярьсан хүмүүс маань баг ирчих واخа гэж бодож байна. Ингээд хамтаа сүзэгчтэй баярлалаа баяртай. Say you the greatest, get your vision must be close.